Орой мэндэргүй үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дахь суугт телевизийн дуустдагаараа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр өнгөрч 2024 оны их хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгийн газар болон парламентын хувьд бол Монгол улсад эрчим хүчний реформ хийн хэмээн амлаж байсан. За үүний хүрээнд ч гэсэн эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд өсгсөн. За нөгөө талдаа энэ салбарыг хөгжүүлнэ, өвлжлтөөс гадна жилийн 4 улиралдаа бид бүхэн эрчим хүчний ямарваа нэгэн хязгаарлалт гачаалгүйгээр даван туулна хэмээн амлаж байсан боловч 2026 гараад ердөө 1 сар өнгөрч байгаад нөхцөл байдал бол маш хүнд байгааг бол иргэд та бүхэн бол мэдэж байгаа. За тэгвэл бид яг энэ асуудлаар нэр бүхий 6 зочныг энэхүү хэлэлцүүлэгтээ урьж ирүүлэн өнөөдөр яг эрчим хүчний салбарт жухам юу болоод байгаа юм бэ? Асуудал нь хаана оршиж байна? За үүнд гарч шийдэл байгаа юм гэдэг талаар нээлттэйгээр ярилцъя гэсэн юм аа. За ингээд хэлэлцүүлэлт хүрэлцэн ирсэн та 6-аа талархлаа илэрхийлье. Өнөөдөр их халуухан яриа өрнөх болов гэж найдаж байна. Яагаад гэх юм бол одоо монголчуудын бүгдэнд маань одоо мэдрэгдэж байгаа нэг зовлон гэх үү, асуудал гэх үү зүйл бол яах аргагүй эрчим хүчний энэ хязгаарлалт хомстол болж таарад байгаа. Тэгээд өнөөдөр энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаа зочдоо танилцуулъя. Цэгмэдийн Сэнгэл, Жүгэлдвэрийн гавьяат ажилтан, эрчим хүчний сайдын зөвлөх, техникийн ухааны дэд доктор, Гэндэн сүрэнгийн Ёндон гомб, Жүгэлдвэрийн гавьяат ажилтан, Монголын улс төрөгчийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, зөвлөх инженер, Радын Ганжуур, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн, эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга, зөвлөх инженер, Бадам сүрэнгийн Баатар, диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер, эрчим хүчний инженер, Овгорын Бавууд орж, USAID Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн захирал асан, зөвлөх инженер, доктор, Давгийн Буян тогтох, Шингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, цахилгааны инженер, докторант. Хэдүүлэн цаг маш бага байгаа. Тэгээд та 6 болж игэл өөртөө байр суурийг их товч өгөө тодорхой илэрхийлээсэ гэж хүсэж байна. Тэгээд эхний асуулт Ёндон гомб инженерээс асууж байгаа шүү. Өнөөдөр яг танаа салбарт юу болоод байгаа талаар маш тийм товчхон нэг байр суурь илэрхийлээч. Яг өнөөдөр Баатар ярьсан дээр байлгүй. За тэгвэл яг хязгаарлалт хийж байгаа хүн. За. За. За одоогийн соход Монголын эрчим систем манай чадлын дутагдал гэдэг эдл бодитоор бол харуулж байна. За бидний өвлийг одоо уул 1800 орчим мегаватттай байна. Тэрнээс илүү гарахгүй бол ингээд хязгаарлалт хийгдэх гэж тооцоолж байсан. Гэхдээ харамсалтай саяын огцом хөтөлбөртөөр зарим станцууд олдлоо. Үүний улмаас 200 мегаватт хүртэл хэрэглээг үндэснээр хязгаарлаж ажиллалаа. За тохиолбол яг бөөрөлжүүдийн станц энэ хөдөлгөөнтэй холбоотойгоор 100-ны тэжээлийн систем доголдож байна. Авах ёстой ачааллын 30 хүртэл ачаалал хүртэл асаалах хасж ажиллаж байна. За мэдээж саяжгаар олон сар явцсан энэ 4-р станцын өндөр параметртай зуухууд гэмтлээс 2 ч удаа зогслоо өнгөрсөн хугацаанд. За яг одоогоор 4-р станцын хувьд бол одоо гарсан гэмтлээ устгаад дуусчихсан. Яг өвлийн горим ачаалал авах ёстой ачаалал аваад явж байна. За өнөөдрийн төвшөнд одоо нэг нийтдээ 40 мегаватт хэрэгтэй яг одоо хязгаарлаад ажиллаж байна. Энэ маань бөөрөлжүүдийн станцын одоо олдлоос хамаарсан дутагдал баг. За сайдын зөвлөх Сэнгэл. За яг нь ер нь бол өнөөдрийн байдал бол бидний одоо хөрөнгө оруулалтаа хийгээгүй 30-аад жилийн л одоо горн л одоо харагдаж байна. Тэр дээрээс эхлээл хөрөнгө оруулалт энэ станцуудынхаа шинжилгээ өөрчлөлт яахан нөөц одоо 100% энэ төр барьж явж байсан бол өдөрт ийм асуудал гарахгүй л дээ. Яг нь энэ шинэ станцын хувьд бөөрөлжүүдийн хувьд бол одоо бас горим тохируулга нь анхны жилдээ ажиллаж байгаа учраас бас одоо тэр нүүрсний чиглэг маш их энэ хөвтөрлийн улмаас бол нэлээд одоо доголдож үнэхээр одоо тэр галын хотол руугаа нүүрс очих боломжгүй одоо юм хөлдөө байдлаас одоо нэлээд ус сааталд орж байна. Энэ дээр бол одоо 4-р станц, 3-р станц, Багнуур за нэлээд олон станцуудын үндсэн төв юу нүүрсний цехийн
туршлагатай ажилтнууд бас очиж нэмэр хандуулж ажиллаж байгаа. Энэ графикийн дагуу одоо ээлжинд ороод ийм байна. Тэгэхээр энэ бол одоо ямар ч яасан жаахан гадаа тогтворж бол ер нь гайгүй болох хаа. Ер нь одоо проектор бол бид нэр бүхэл арга хэмжээ уураар халаах одоо тэгээ гадна талд нь бункер дээр нь халаалт тавих. За тэгээд одоо нүүс бутлах босож янз бүрийн аргануудыг хийгээд явж байна. За 4-р станцын хувьд сая хэллээ. Одоо бол ерөн одоо бүрэн авах ёстой ачаалал бүрэн авч байна. Ер нь цаашдаа 4-р станцын энэ засвар шинжилгээ ажлыг хөрөнгө мөнгөгөөс болоод бүрэн их засвар хийдгүүгийн гор бас энэ харагдаж байгаа. Зөвлөх инженер Яндон гомбо. Тэг яг чадлын дутагдал гол шалтгаан тийм ээ. Тэрэн дотроо 4-р цахилгаан станцаар жишээ авах юм бол ер нь 100 яг орд дутчихад байгаа. Алтан уугийн засгийн газрын үед 123 мегаваттын турбин шинээр одоо 7 дугаар турбин гэж ашиглалтанд оруулсан. Энэ үеэс эхлээл уур дутагдж байгаа нь мэдгдсэн л дээ. Тэгээд энэ үеэс эхлээд нөгөө 9-р зуух гэдэг юмыг бий болгоё гэсэн яриа явж байгаа. Тэгээд та бүхэн цолсрынгийн яриаг сонссон баг. Би сайд болоод хөөцөлдөж байна. Одоо нарваа жил хөөцөлдөжлөө одоо ингэ бүтэхгүй байна гэж. Тэгэхээр л би гайхаж яахгүй. Хэрвээ 50 бэхийн асуудыг тавиад бүтэхгүй байсан би бас ойлгоно. Ягаад гэвэл нөгөө их хурлын гишүүн биш сайд байсан шүү дээ. 50 бэхийн асуудыг тавьж л байсан. За тэгээ бяра нэмхийн тулд манай цэнгэлийг 50 бэхчин зөвлөхөөр анх авч ирсэн. Тэгээд 50 бэх цэнгэл хоёр нийлээд энэ асуудлыг хүчирдэг. Тэгээ их хурлын гишүүн намдаа нэлээд одоо нэр хүндтэй энэ хүнийг эрчим хүчний сайдаар томилсон. Тэгээ хүн чинь одоо барахгүй л биш шүү дээ. Тэгэхээр одоо ингээд юу гэдгийг чихэнд нь хэлээд болохгүй бол маханд нь хэлнэ гэд манай өвчүүд ярьдаг шүү дээ. Тэгээ энэтэй адилхан энэ үг хэл яриагаараа ингээд бүтэхгүй асуудал дээр бурхан том шийтгэл өглөө шүү дээ. Өнөөдөр бид нар ингээд байсгийгээл таслуулаад ингээд сууж байна. Олон нийтийн бухимдал бол эцэстээ тулсан байна. Тийм ээ. Тэгэхээр одоо нэг засаг хөдлөх байлгүй дээ. Гол аюулгүй чадлын дутагдал. За яагаад би зүгээр сая нэг жишээтэй л ярьчлаа. Ерөнхийд нь ярих юм бол ярих юм бий. За дараа нь яа тий. За баларсаа лифтэнд ороод сууж идэл гацчихгүй дээ гэсэн чи яг үний хэлэхэд ингээд лифтэн дотор тог тасарчлаа. Ямар юм бэ нэр. За энэ бол ямар нэгэн тавилт биш шүү. Яг үнэхээр ингээд нэг лифтний завцраар ингээд гэрэл тусч ирэн би яг ингээд лифтэнд гаццсан хүн байна өө. Намайг авраач хүмүүсээ. Чожаха энэ тог мөгч одоо яах юм бэ? Йоо. Доктор Бавд орч. Миний хувьд л арай өөрөөр л харж байна л да. Яг өнөөдөр ингээд ярьж байгаа зүйл энэ чадлын дутагдал, энэ хөрөнгө мөнгөгүй байж байгаа байдал, энэ бол бүх өвчний үйл симптом юм болов уу? Илэрч байгаа илэрсэн юм болов уу гэж би харж байна. За тэгэхээр асуудлын гол нь юу вэ нэ гэхэлэр манай улс үндсэндээ бол сүүлийн 20 гаруй жил одоо 90-ад оны шилжилтлээс хойш эрчим хүчний салбарт байна уу, улс төрийн одоо төр орлсын хөгжлийн бодлого байна уу? Бодлогын асуудал хаягдж ирсэн. Энэ дээр үл ерөөсөө тийм цогцтой урт хугацааны бодлого дэвшүүлж шинжлэх ухааны үндслэлтэй ингэж шийдвэр гаргаж ирсэнгүй. Өнгөрсөн хугацаанд үе үеийн засгийн газар, үе үеийн сайд нар ингээ хараад тахлаар ердөө бүгдээрээ сэтгэлийн хөдөлгөөнөөр тухайн үед голдуул гал унтраах хэмжээний шийдвэр гаргадаг гэсэн. Түүнээс биш одоо ийм асуудлыг шийднэ гэсэн тийм шийдэл гаргаж байгаагүй. Тэгэхээр ийм нөхцөл байдал ирж гэнэ үү гэдгийг бол эрчим хүчний салбар бол олон жилийн өмнө мэдчихсэн. Сүүлийн 5-6 жил бол ийм нөхцөлтэй ажиллаж ирсэн. Харин хаа очи сүүлийн 5-6 жил хүүтэн болоогүй. Сайхан дулаахан байсан. Тэгээд энэ жил хүүтэрлээ. Одоо ирэх хэвээр юмны хизээ нэгэн цагт ирж байна. Тэгээ энэ болох хэвээр болж байна л гэж харж байна. Тэгэхээр энд бол ерөөсө бодлогын том алдаа яваад байна. Бид нэр ерөөсө шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэхүүгээр гаргадаг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргадаг. Энэ нь л үр дүн юм болов уу гэж би харж байна. За зөвлөх инженер Ганжуур. За баярлалаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлыг асууж штэ. Тэгээ сая манай Яндон бол үндсэнд нь хэлчлээ. 4-р цахилгаан станцтай бэлтгэл зуух байхгүй учраас ийм байдалд орсон. Яг өнөөдрийн байдал бол хэрвээ бэлтгэл зуух байсан бол энэ байдалд орохгүй байсан. Тэр яригдаад байгаа 9-р зуухыг тэрэнд хэрэгтэй байгаа 90 сая доллар буюу
360 тэрбум төгрөглөө да. Тэр мөнгийг гаргаж өгөх хэрэгтэй байхгүй. Энийг хөөцөлдөх хэрэгтэй байхгүй. Тэгээ энийг бол одоо хөөцөлдөж бий болоод чадаагүй одоо энэ эрчим хүчний сайд. Улсын их хурал дээр 9-р зууханд 4-р станцын 9-р зууханд хэрэгтэй 90 сая доллар гэдэг ингээ мөнгө оруулаад энэний төлөө маргалж ирсэн юм маргалдаг. Ерөөсөө хинч мэдгүй юу ч мэдгүй. Энийг ганцхан 4-р станцын захирал ярьдаг. Сайд дарга нь ярьдгүй. Тэгэхээр энэ одоо чухал юм те бэлтгэл хонголтой байх ёстой чухал юмыг одоо ингээд алдагдуулаад явсан байна. Машины дуугаа харуул яах вэ? Зогсно л да. Тэгвэл бэлтгэл зуух байхгүй юм чи яах вэ? Ийм байдал байна. Ийм байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ сая ерөнхий сайд тээж дөрүүдээр очижсэн бодвол энэ 9-р зуухны 90 сая долларыг яаралтай шийдэж өгөх байх гэж ингэж бодож байна. Тэгээ өнөөдөр харин чухал асуудал асуулаа. Энэ 90 сая долларын шийдэж өгөөд 9-р зуухын ажилд оруулах хэрэгтэй. Тэгвэл одоо яг өнөөдөр шиг ийм байдал гарахгүй. Би өнөөдрийн байдлыг л ярьж штэ тий. Чи юу улс төр хийгээд хүмүүс чамайг гүтгээд оржлоод ингэ солиороод байгаа юм бэ? Энэ одоо яармгийн хороол дотор лифтэнд хүүхэд гацчихлаа. Орцоор дөрөн уйлан байлан байна. Тэгээ ийм байхад улс төр хийлэг гүтгэлээ гэдэг янз бүрийн мэрээждэг. Энэ эрчим хүчний асуудлыг шийдээч. Хотоор хав харангуй. Ингээ байж штэ. Чи лифтэнд орцонд гаражтай хүмүүс гацж штэ энэ чинь. Лифтэнд бүр 2 жоо хүүхэд гацчихлаа өөш. Тэгээ энэ үе үеийн энэ эрчим хүчний сайд нар хийжээс энэ хүмүүсийг бүгднийг аваач шороо оронд нь ойрох хэрэгтэй. Одоо энэ тог тасраад байгаа бол ийм шалтгаантай. Тэр ир зэрэг байхгүй гэж яриад юусоо ирэхгүй. Нэг л юм ярих хэрэгтэй. Юу вэ? 90-ад оны үед тог тасардаг байсан тийм ээ. Тэр үед улс угаасаа мөнгөгүй байсан. Мөнгөгүй хойдлоо бид бүгд төлөөнд зөвшөөрдөг байсан. Одоо бол улс мөнгөтэй байхгүй юу? Тийм. Соёлын яамд эрчим хүчний яамнаас нэг дахин их мөнгө олгож байна шүү дээ. 500-600 тэрбум төгрөг. Тэгсэн хэрнээ эрчим хүчний яамд 300 гаруй тэрбум л өгч байгаа шүү дээ. Нэг дахин баг. Соёлын яамд юу байдаг? Та нар боддоо соёлын яамд юу байдаг? Тэгэхээр энэ тэнгэр газар шиг юм байна. Тэгэхээр одоо ард түмний бүхэндээ байгаа бол улс төр мөнгөтэй хэрнээ тэр мөнгөө эрчим хүчиндээ яг гол юмдаа өгөхгүй соёлын яамд өгөөл нөгөө соёлын яамнууд одоо гадны нэг имплюзер автаж сурчлана гэж байна. Караоке тоглох хөрөмж аавна гэж нөгөө өдөр амар баяжцсан. Хийх юм нотгоо байсан. Тэгээ одоо гадаадын Английн нөгөө хөлбөмбөгийн багад сая доллар 23 тэрбум төгрөг өгнө гэдэг чинь тийш өөр юм ярьж байгаа. Ард түмэн энд л уурдаад байгаа. Яг эрчим хүчний салбартаа мөнгө өгөхгүй. За хэдүүлээ одоо яана дараагийн үе шат руу орж ин. За ерөнхий сайд сая Давост болсон ч хуулгандаач бүтэн суулгуугаар яаралтай наашаа ирсэн. Яагаад бол энд гал алдах гэдэг юм л да. Тэгээд нэг юм ярьсан. Тэр юу гэхлээр одоо төр засгаас ингээд хичнээн энэ салбарт ингээд төсөө хойрлж байгаа ч гэсэн энэ эрчим хүчний салбарт байгаа авилга хулгайч нь бол дийлдэхэ байлаа. За одоо буруу санаагүй бол тест дөрвийн захирал 50 бэхийг анх баримтлснаас хойш одоо баг хичнээн түүнийг ер нь одоо шалгаж байна. Зарим 461 байна. Зарим гадуур шалгагдаж байна. Орон гэрт нь ажлын байр дөрс нэрлэг хийж байна. Маш олон үнийн дүнтэй юм гэрээ, бэлэн мөнгө одоо юу гэдэг маш их юм олдож байна. Тэгээд бид их мартамхаал юм л да. Сонгуулийн дараа байгуулсан засгийн газрын үед парламентын нэр бүх гишүүд гарч ирээд эрдэм хүчний реформ хийн гээд би буруу ойлгоогүй 30 орчим хувиар үнийг өсгсөн. 630 лөө 650 тэрбум төгрөгийг энэ салбарт ингээ өгсөн байдаг. Тэр мөнгө маань одоо хаашаа алга болчоод энэ ингээд эрх бүхий албан тушаалтангууд нь ингээ авилгал хийлэх бол ингээ мөнгө төгрөг эзэн уус нэг холбоотой яваад идэм бол зүгээр та зураг энэ дээр зүгээр нэг айхтар салбараа өмөрөхгүйгээр өөр өөртөө бас нэг үнцгийг хилээчэл гэж байгаа. Миний сонссон таваараа жоохон нэг 450 орчим дээр юм. За одоо нэмэлт орлого болж оржээ гэж. Тэгэхээр яг энэ мөнгө одоо авилга хийлэх бол явцсан гэвэл цаг хугацааны хувьд бол бас тохирохгүй байгаа юм л да. Ер нь нөгөө үнийг олон жил барьснаас болоод яг одоо цахилгаан дулаан гэдэг эцсийн бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэр хүртэлх замд их тийм том өрийн сүлжээ үүссэн байсан. Багнуурын уурхай, Шивэовогийн уурхай эдийн засгийн байдал сайн байгаагүй. Би Багнуурын уурхай төлөөлөн өндөр зөвлөлтөнд 3 жил ажилласан учраас тентхийн зовлон бас сайн мэд. Нүүрсийн тээдэг төмөр зам яг энэ эрчим хүчний асуудлаар нэг тийм ашиг олж байгаагүй алдагдaltaй ажиллаж байсан. Хямд тарифаар зөөдөг байсан байхгүй.
Тэгэхээр энэ үүссэн өрийн сүлжээ одоо яригдхаа болцсон. Одоо гадны нүдээр харахад. Тэгэхээр мэдээжийн хэрэг энэ орж ирсэн орлого бол өрийн сүлжээг задлахад тодорхой хэмжээгээр зарцуулагдсан болов уу? Зүгээр одоо энэ сая яригдаад байгаа асуудал биш үү? Энд бол би асуудыг сайн мэдэхгүй учраас одоо тэр нь буруу энэ зөв гэж хэлж үнэхээр чадахгүй л дээ. За ингээд яг хуулийн байгууллагууд ажиллаад энэ нь одоо үнэн болоод ингээд бол тэр хүмүүс буруугаа хүлээн шийтгэлээ хүлээн ойлгомжтой асуудал шүү дээ. Яг бол ингээд нэмэгдээд их шинжтэй байна л дээ. Ийм юм манай салбарт ерөнхийдөө бол байсан юм байна гэдэг ийм одоо ойлголт л над төрж байгаа. За тэгэхээр ер нь бас нэг ийм юм байх. Манай улсын чи одоо хууль дүрм ямар байдгийг хүмүүс нь одоо буруутан тогтоогдоогүй хад энэ хэвлэл мэдээлэлээр тэр хүний нэр хүндийг бүр шаланд оруулсан энэ салбарыг бол одоо бүр сүйд болголоо л доо. Энийг бол эргээд одоо сэргээхэд тэд нар одоо бүрэн юугүй одоо гим хоргуугээд одоо жишээлбэл гараад ирэхэд тэр хүмүүсийн нэр хүнд бол асар их одоо ингээ болдог гэдэг. Ийм хуультай байна, ийм орон гэж бас байдгиймгүй юм бас энэ бас нэг бодлын бол сонин санагдаж байгаа. За хоёрдугаарт бол яг энэ нэг үн тариф нэмсэн шүү дээ 30 гаруй хувиар цахилгааны үн тарифыг 24 оны 11 сард. Тэгээ энэс нэг жоохон олдго болоод нэг 540 гаруй тэрбум төгрөгийг л хүмүүс яриад гадна дотноггүй яриад байна. Энэ бол дээрөөсөө бид нар гаднаас энэ Оросын холбооны усаас чинь одоо импортоор эрчим хүч авч байгаа шүү дээ. Тэрний төлбөр гээл одоо тэрний чинь 100 хэдэн хуучин байсан логширсан өөр. Одоо сая янгон ярьлаа. Тэр одоо тээвэр төмөр замын тээврийн өөр. Тэр одоо уурхаануудын одоо бензин шатах юм болоод уурхааны өргөл бас 100-аар. За ажилтныхаа цалингуус харж ирэх ёстой. Тэрэн дээр 200 хэдэн тэрбум. Гэт ингээд ерөөс 500 хэдэн юу амчгүй амарчгүй ингээд явцсан. Тэгээ энэ чигээр аятайхаа яваад нөгөө одоо дулааныхаа үнийг тарифыг өгтөгт нь хүргэсэн байсан болбол одоо бас бид нар бол үн тарифын одоо ингээ ахаад үн нэмэх энэ төр гэхгүйгээр ингээ болох байлаа. Тэгээ энэ бол одоо бас индексжүүлэх хэмжээнд ингээ яваад байх юм бол бас эрчим хүч маань нэг гайгүй ингээ яваад ах юутай. Тэгээд энэ импортын татвар татаас гэж байлаа шүү дээ. Алтаа улаастын тэр интерчин бид нар тэглэж байд 590 төгрөг чинь ингээл алуу болцсон. Тэрийг одоо тэр улсууд идэж уусан юм шиг л бас ингээ яриад байгаа. Энэ бол бас тэгээд сайн нэг талаад яхаар бол гараад ирэх байлгүй. Нэгдүгээр хоёрдугаар одоо энэ орцсон улсуудыг би бас бодохдоо бол тийм ч одоо бас тийм хамаагүй улсууд маш хянамга гайгүй улсууд л ингээд хөл өгөнд орчод байх юм л байна. Спешиал бат. За би одооны тулгарч байгаа төлөв байдлыг ярий. Одоо манай салбарт ажиллаж байгаа энэ инженер техникийн ажлын хүчээр л одоо салбар маань одоо ингэ явж байна. Одоо их бөөрөлжүүдийн асуудал, тестерийн асуудал, одоо энэ хязгаарлалтын асуудлаар дандаа л энэ инженер техникийн ажилчид илүү цагаар ажиллаж байна, гэртээ ярихгүй ажиллаж байна. Гэтэл тэр ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгө маань хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Энэ бол салбарын нэлээд том асуудал. Энээс бол одоо болсон хүчингүүд бүгд одоо салбараас гарах асуудал нэлээд хүнд байна. Энийг гол тэр зарим асуудлыг шийдэхин тулд өнгөрсөн хугацаанд зөвлөх ярилцлага гарсан зарим хөрөнгийг хүмүүсийн цалин мөнгөнд зарцуулсан байгаа болов. Хоёрт яг инженерийн хувьд гэх юм уу салбарт ажиллаж байгаа хүний хувьд нэгэнтээ одоо тодорхой төлөвлөгөө аваад цахилгааны үнэ ингэж нэмэн дараа нь дулааны үнэ нэмэн тэгээ бид нар ийм цэгт хүрнэ гэдэг зорилго тавьсан юм дундаасаа алга болчихоор ямар ч юм те дундаас алга болчихоор эцсийн үр дүн өөр болж байна. Ийм л процесс энд явагдаж болсон. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан 50 бхэн за холбогдох хууль тогтоомжийг зөрчин албан тушаалан байдлыг уруулан ашиглаж зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгасан. За зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэгүйгээр буюу 2.6 сая $, нэмэгдүүлж за Монгол улсын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдалтай байна. За энэ олон жилийн хуралдсан процесс л яваад байгаа шиг байна л да. Нөгөө 2000 онд манайх нэг эрчим хүчний реформ эхлүүлээд эрчим хүчний хууль баталсан да. Тэгээ эрчим хүчний салбараа бол 28 компани болгоод ингээд явсан. Компани гэдэг маань юу вэ гэдэг ингээд уул нэрнээсээ ахуулаад энэ ашигын төлөө байгуулга шүү дээ. Ашигтай байх хэрэгтэй. Төрийн өмнөөс бидний өмнөөс бизнес хийгээд ашиг олж явах хэрэгтэй. Гэтэл тэр маань одоо ингээд алдагталтай яваад байдаг тий.
Тэгээ яагаад одоо миний компани тэнд алдагдaltaй яваад байгаа ингээд уул нь хариуцлага тооцмоор юм тий. Компани удирдлагад нь тооцох хэрэгтэй тий. Тууцад нь тооцох хэрэгтэй. Тэр нь цаашаа зохицуулах хороондоо тооцох хэрэгтэй. Зохицуулах хороон цаашаа төр зэсгтэй тэр үн тарифын зохистой хэмжээнд нь хуулиндаа заасан хэмжээнд нь бариулахгүй байгаа тэр шалтгаанд нь одоо хариуцлага хүлээх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй тэгэл одоо байнга л одоо юу гэдэг одоо зохицуулах хорон ерөнхий сайдаас айгаал тий. Тэгэл үнэ нэмч чаддгүй. Тэгээ өөртөө нь үргэж чаддгүй. Тэгэл салбар маань тэр чигээл дандаа хямдхан гэл ард түмэн сүлдээ хүмүүс тэгээ ойлгоцсон. Эрчим хүч бол аягүй хямдхан үнгүй байх хэрэгтэй гэдээ ойлгоцсон. Гэтэл чи асан үнэтэй шүү дээ. Асан их нийгмийн баялагийг одоо ашиглаж ийж их үнэтэй олон хүний хөдөлмөр орж ийж бий болдог энэ одоо бүтээгдэхүүнийг асар хямдхан зардаг. Тэгээд тэр нь энэ хямдхан байх хэрэгтэй гэдэг хүмүүст ойлголцсон. Одоо тэгээд буцаагаад ингээ олон жил нэмээг ингээ хуралдсан учраас одоо нэмэхлээ айгүй том шок болж байгаа байхгүй. Сая тэгээд жоохон нэмж байгаа. Дөнгөж л цахилгааны нүрт рүү дөнгөж төхүүлж ирэхэд л ийм том шок болж байна. Гэтэл яг байх хэрэгтэй хэмжээнд нь аваачихвал бүр том шоконд орох аюултай байгаа байхгүй. Тэгээд одоо сая ерөнхий сайд маань тэгээд тийм цаашаа нэмэхгүй шүү. Ингээд 27 8 он дахиад том шоконд орно гэсэн үг шүү дээ. Бүр том шоконд орно. Айгүй нэгээс чи бүр хувьсгалж авах юм байна. Бүр зарим ус чи буу зэвсгэндээ тулсан байдаг шүү дээ. Гүрж мөрч бүр хэцүү юм руу тулсан байдаг шүү дээ. Бид нар ингээд зохистой юм ингээд цаг тухайд нь хийхгүй яваад хөндлөөсөө байгаад юм болж байгаа. Би бол ийм л нөгөө цагтаа хийх хэрэгтэй юм хийхгүй явсаар байгаа л тэгэл юм болж байна. Инженер Ганжуур. За. Тэгэхээр энэ 650 тэрбум төгрөг гэдэг асуудлыг анх улсын хурлын гишүүн Цэнгүүн гаргаж тавиад энэ 650 тэрбум төгрөг хаачваа гэдэг юм асуулт тавьсан. Тэгээ энэ 650 тэрбум төгрөг хаацсан яасан эзнийг үн мэдчих хэрэгтэй байхгүй. Энэ асуудлыг хэрвээ гаргаж тавьж байгаа юм бол 650 тэрбум төгрөг чинь нэг мөсөө орж ирэхгүй шүү дээ. Сар болгон 650 тэрбум төгрөгөө 12 сард хуваана. Тэгэхээр 650 чи 12 сард хавахаар хэд болох вэ те? Тэгээд тэр мөнгөний чинь дараа нь захилгаан станцууд өгнө, түгээх сүлжээнүүд өгнө, дамжуулах компанид өгнө. Захилгаан станцууд өгсөн мөнгөний чинь нүүрс төмөр замд өгнө. Нүүрс төмөр зам бол захилгаан станцуудын нийт зардлын 40 орчим хувийг эзэлдэг байхгүй. Тэгээд энэ бүх мөнгө чинь ингээ хуваагдал авч. Ер нь бол энэ 650 тэрбум төгрөг гэдэг чинь бол эрчим хүчний салбарыг алдагдaltaгүй болгохын тулд гаргаж ирсэн мөнгө байхгүй. Түүнээс одоо 650 тэрбум төгрөг гинт орлого орж ирэл тэрийг идэж уугаал ингэсэн бол байхгүй ш. Тэгэд ийм ойлголт тавьчаад ингээд нийгэмд өгсөн. Харин өнөөдөр таны телевизийн асуудлыг асуулт тавьж байгаа зөв. Яг үндэ бол ийм 650 тэрбум төгрөг нэг орж ирдгүй 12 сард хаваатын бүх компаниуд руу хувааж өгдөг. Тэрийн нүүрс төмөр замд өгдөг. Нийт мөнгөний одоо 60 орчим хувийг бол захилгаан станцууд авна. Тэр мөнгөний одоо 40 орчим хувь нь бол төмөр зам нүүрс амнаа гэж ингэж ойлгох хэрэгтэй байхгүй. Чажаага өнөөдөр 3 тасарлаа. Тог өгчгээд гуйж байна. Нэлх бэбитэй яаж жил ингэж лаа дууслаа. Паар тасарч хэлдэж өгдөг ч байна. Гуйж яаны өгчгээд гуйж яана. Тог өгчгөөг. За асуултанд хариулахад тэр шалгадаад байгаа асуудал чинь тэр 10 аймагт дулаан нислаа станц барих штэ. Энэ угаасаа тэр Солонгосын хөрөнгө оруулагч банк чинь өөрөө энэ барьж байгаа энэ Солонгосын компани чинь бүтэхгүй та нар энэгээ солио гэж анхааруулж хэлсээр байхад манай саяны нөхдүүд нөгөө бүтэхгүй нөхөрт компанитай л гэрээ гэж хамаг мөнгө алдчихгүй. Тийм л юм. Уг нь анхааснаас энд чинь Польшууд бидний стандарт шин барьж өгөө гэж санал тавиад явж исэн байхгүй юу. Манай саяны шалгагдаж байгаа 3 нөхөр дундаас нь завчуулаад тэгээ угаасаа төсөл нь явахгүй байхад яхаараа ахаад зөвлөх үйлдэл аваад өөрсдийнхөө хамаарлахын компаниар ингээд ийм их мөнгө оруулж гаргаад байдаг юм. Энэ бол ерөөсө дураараа. Угаасаа 50 бих гэж нөхөр байна шүү дээ тийм ээ. 50 бих гэж нөхөр чинь одоо Багнуурын дарга байхаасаа л энэ шалгагдах хэрэгтэй асуудал байхгүй. Багнуурын даргаанд гүйхийн дарга Багнуурч одоо 5 аймгийн хариуцтай шүү дээ. Тэгэн гут өөрийнхөө хувийн компани шиг 10 гаруй жил дарга байхдаа одоо юу гэдгийг эхнэр нь нягтлан чивэл дүүн ерөнхий инженер бүр хувийн компани шиг болгоцсон бүх тендерийг өөрөө гусдаг. Одоо яамд очиод яг л тэгсэн. Яамны тендерийг бас л энэ насны дотох энэ хоёр нөхөр л монополчл манай компаниар хийлэг, өшөө компаниар хийлэхгүй гэл ингээл тэгний нөхцөл дээр гарч байгаа ч бол. Ерөөсөө л энэ бол шалгах асуудал. Гэтэ яг одоо шүүхээр эцэлэн шийгдэж иргэдэг асуудлыг наан тэрийн буруу ярих нь бол буруу.
Тий. Тэгэхээр би бол хамаагүй юм ярихгүй. За, ийм байна. Энэ дээр яг жижигхэн тодруулга авъя. Яагаад хэлсэн үгэндээ тэгвэл нь ус төршид хариуцлага хүлээдэг вэ? Одоо жишээ нь би шатар сайд дор чанд бол хэлж ийсэн. 2026 онд тог тасрах юм бол би улс төрөөс үрж явна гэсэн. 9 сард эрчим хүчний сайд Шойлсрын бас байр суурь илэрхийлжсэн. Энэ өвөл бол ерөөсөө тог таслахгүй. Бид нар бол одоо бүх болцоогоор бол ингээд одоо ханган найдвартай гэж ярьж ирсэн. Нэг, хоёрдугаар одоо миний ард ингээд энэ ТЭЦ 4-ийн захирал одоо 50 бэх харагдаж байна. Одоо энэ хүнийг ингээд бариад ингээд хорчихсон 30 хоногийн хугацаанд прокурорын шийдлээр хорж байгаа. Араас нь хэд хэдэн хүнийг бас ингээд барьж ингээд хорчихсон. Тэгээд би гайхаад байна л да. Сая ингээд энэ Ганжуургоо хэл чинь 650 тэрбум гээд энэ баг мөнгө биш л дээ. 12 сардаа хуваахад бол энэ чинь сард бол нэг 50 гаруй тэрбум төгрөг болж штэ. 55 6 тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг хэрэглэгчдийн халааснаас л очиж байгаа. Төрийн мөнгө, засгийн газрын мөнгөч нэгээг нь ч байхгүй. Энэ бол эргээл төлөгдөн гаднаас авсан зээл байсан ч гэсэн эргээл төлөгдөн. Тэгэхээр одоо энэ хариуцлага алдсан хүмүүстэй бид нар яаж одоо тий хорих юм уу, яаж шийтгэл өгөх юм би ерөөсөй ойлгохгүй байна. Сүүлдээ одоо тэгж шít миний эсрэгийг зохион байгуулалтаар дайрч ийн эсвэл би улс төрөөс явахгүй ч гэдэг юм уу. Одоо ингээд энэ хүний чинь ингээд хамаарал бүхий маш олон зүйл гарч ирж байна. Авилаа тэмцэх газар, цагтаа, тагнууд бүгд ажиллаж чинь зөвхөн энэ хүний нэр дээр тансаг зэрэглэлийн 20 гаруй хотгоны ингээд ойр дээр ингээд энэ тийм шилжүүлсэн ингээд гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ хүн бизнестэй байж болно. Гэтэ зүгээр нэг нь бэтээр томилогдоод дараа нь ингээд станцын дарга болоод өмнө ч гэсэн өөрөө энэ яам нь өндөр албан шал ачилсан хүний хөрөнгө нь ийм байхад иргэд өнөөдөр 30% нэмнүү 50% нэмнүү гэдэг дээр бол маш бохирдолтой хандах нь бол аргагүй шүү дээ. Та 6 тэгэхээр зүгээр яг хариуцлага алдаж байгаа нь улс төрчид болон энэ яг энэ одоо газруудыг толгойлж байгаа удирдлагууд ч юу нэг ямар хариуцлага энэ яаш гэдэг хоногдуулж энэ нөхцөл байдал юу ивийн одоо энэ харааманд очих хэрэгтэй юм болоо. Нэг товчхон хариулаач. За ярьлаа шүү дээ. Дор шан тим амлалт өгсөн. Зоож сүрэн тим амлалт өгсөн гэдэг. Тэгээ ямар ч эрчим хүчний инженер хүн бол энэ эрчим хүчний системд байх ёстой 20% одоо бэлтгэл чадал гэж ярьдаг шүү дээ. Тэр нь байхгүй. Тэрийг Оросын холбооны улсын импортоор орлуулдаг. Тэгээ ингээд ачаалан тулчихсан ямар ч бэлтгэл нөөцгүй байхад хязгаарлалт хийхгүй гэдэг бол одоо мэдэхгүй хүний л яриа шүү дээ. Тэгэхээр би юу гэж хариулах гээд байна гэхээр за тэр улс төрчдийн тэр одоо тэгээд буруу зуруу юм хийсэл байж хариуцлагаа хүлээдэг юм байж. Тэгээ нөгөө тогтолцоо маань яаж байна? Мэдэхгүй хүмүүсүүдэр чинь энэ салбарыг өдөрдүүлээд байна шүү дээ. Зоригтой амлалт авч штэ чинь. Хин ч ингэж хэлж чадахгүй байхгүй. Магадгүй 5 жилийн дараач бас ингэж хэлэх хэмжээнд хүрэхгүй байх гэж би бодож байгаа. 2-3 жилийн дараа Монгол улсад тог тасарна гэдэг асуудал байхгүй болгоно. Энийг харин би хариуцлагатайгаар хэлчихэ. Хоёрт нь цаашаа нөгөө экспорт хийх ажлуудаа бид нар одоо бүгдийн татвар ард ус болон бусад усуудаа яриад ингээд ажил хэрэг болоод явж байгаа бас бодтой үнийг юм аа. Тэгэхээр өнөөдөр тог байхгүй байна. Дор чанда юу мөрөөдөл яриад байгаа юм бэ? Юу экспорт яриад байгаа юм бэ гэж шүүмжилж байгааг ойлгож байна. Ахтай бодит байдал дээр энэ боломжтой. Энийг ажил хэрэг болгох юм. Яг үнэ. Одоо ер нь бол нэг бардаж ажил яадаг хэлдэг салбар бол манай салбар биш. Маш нарийн төвхтэй. Одоо зөвхөн хамгийн бүдүүлэг салбар, нүүрсний салбар нь л одоо шинэ станц дээр ингээд оголдож байна шүү дээ. Тэр дотор чинь 100 ухны одоо павильон гаруул яах вэ? Турбин тэгээ цэглэгааны бус төр. Тэрийг л одоо бүрэн дүүрэн мэддэг үнэл захираж ингэж удирж явахгүйгаас л одоо хамгийн болж байгаа нь бол үнэн. Яндаган бол бас зөв хэллээ гэж би санал нэг байна. Ер нь бол одоо энэ усуудын хэрэг толсон юм бол одоо итгэмээргүйгээ би дахин хэлээд байгаа юм. Ер нь бол гайгүй. За энэ 10 аймгийн юг би бас 50 бихийн зөвлөх байгаа. 50 бих өөрөө энийг байж байгаа дараа төрийн нэрийн бичийн даргуулчаад ерөөсийн солонгосын хамаанд бүтэхгүй энийг болиё гэж өөрөө бүр нилээ яасан шүү. Тэгээ одоо ямар учраас болиулаагүй өөрөө 50 бих бол хэлж ирсэн. Би ч гэсэн одоо тэр дээд сайдаас баяр магна тий. Энэ хэд бол одоо болиё л гэж хэлсэн. Тэгэл гэрэн дуусруулаад ерөөсө болиё бүтэхгүй компани байна гэдгийг бол хүн бол ярьж ирсэн. Одоо тэгээ ямар учраас тэр нь бүр болиулж чадаагүй юм. Тэгэл одоо ёстой нэг юунд ирсэн юм байх та нөгөө заяа тойрог тэгээд таарсан юм байх та нэр. Тэгэл явуулсаар гол одоо ийм байдалд орлоо шүү дээ. Спичер бактер. Яг үнэндээ бол яг салбарыг бол энэ салбарыг бол дурын улс төрчид ингээд удирдах байх салбар биш ээ. Энэ дээр одоо манай Ганжуур Яндангов энэ салбарын бүгд одоо юу байдгийг 50 бихийн хувьд бас салбар байдаг болохоор бас их баяртай байсан. Бусад одоо сайд нарт бол ер нь тийм их дуртай байгаагүй шүү дээ. Яг нэг нөгөө ярихад.
За яг дүрм журмаа хатуу мөрддөг салбарын үнийн хувьд хэлэхэд тэр хуулийн хараа л явах хэрэгтэй. Гэхдээ би яг нөгөө манай нэг агуу үн хэлсүүгээд Монгол хүний эрүүл сарал ухаанд итгэж байна. За би бол энэ тогтолцоонд л асуудал байна л да. Хэрвээ ийм одоо эрх мэдлийн төвлөрөлт үүсчихсэн. Яг одоо бол тийм л шүү дээ. Ерөөсө босоо тогтолцоо, хагас босоо тогтолцоотой. Тэгэл айгүй төвлөрсөн эрх мэдэлтэй. Тэгээ ийм төвлөрсөн эрх мэдэлтэй байгаа цагт тэгээд төрийн мөнгөд ноёлцсон ийм цагт хямбгоон чатсан иймэрхүү ойлголт гарах уу? Тэгэхээр энэ дээр бол тогтолцоогоо өөрчлөхөөс хинч өц суулгаана гэж байгаа юм. Ер нь бол тэгэл хүн чинь сунхаа муухай юм шүү дээ. Хичнээн сайхан явж тэгэл их мөнгө хагаад юу ч болох юм бол би тэнд бол итгэхгүй байна. Хүн бол муухай гомдсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ тогтолцоогоо бид нөр өөрчлөхгүй л энэ эрх мэдлийн хэд төвлөрөлттэй энэ нэг хүн дээр эрх мэдэл өгдөг энэ процессыг болохгүй бол тийм энэ төрийн тогтолцоо тийм энэ төрийн өмчит компаниудын энэ тогтолцоо ерөөсөө ашигтай ажилладаг төрийн өмчит компани гэж байдаг ч юм уу заахын мэдээж уулуурхай юм зардаг компаниуд байх шиг байна. Бусд нь бүгд л тийм биш. Тэгээ тэрэн дээр нүртэл бөөм проблем явж шүү дээ. Одоо Эрдэнэ бөө асуудал тийм. Тэгэхээр хаана төрийн мөнгө байна, эзэнгүй мөнгө байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнд бол тийм л болох баг. Тэгэхээр энэ дээр яг тэр хүнд арга хэмжээ авахаас илүү бид нар тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Ийм ахиж хийх болцоогүй болох хэрэгтэй юм бол 69 100 49 дур багийн ордрууд бүгдээрээ ямар нэгэн нөөцгүйгээр яг ойрын өдрүүдэд бол үйлдвэрлэлээ цахилгаан дулаан үйлдвэрлэж байгаа ийм байдалтай байна. Тийм учраас нөгөө аль нэг тоноглол дээр гэмтэл гарах юм бол гэмтлийг арилгах хугацаанд тэр хэмжээгээр хязгаарлалт хийгээс ондоо аргагүй нөхцөл байдал сүүлийн жилүүд үүсчихэд байгаа. Ийм байна. Хэрэглэгчдийг олон нийтийг бас тодорхой хэмжээний цахилгааны хязгаарлалт хийж дөөгөж рүүлсэнтэй бол эрчим хүчний яамны зүгээс хуваасаа уучлалт хүсэж байна. Хүмүүс янз бүрээр цуураад байгаа байхгүй. Мэдхгүй жиж. Мөсөө уулаа оромоор гэж энэ мөсөө уулаарыг тогтоосон юм уу? Тэгэл одоо тэр тийм энэ юм гэл ингээ амныхаа зоргоор ингээ цуурсан. Энийг болох ёстой. Шүүх буруутагийн гин буруутагийн тогтоогоогүй байгаа цагт ийм юм ядгаа болох ёстой. Тэгээд 50 бихээ хувьд болов шүү дээ. Би хэлчихье. Өнгөрсөн одоо 90 оноос өдөө үртэл эрчим хүчний асуудал хариуцсан 14 сайд байсан. Энэ 14 сайдаас бол 2 хүн мэргэжлийн хүн байсан. Жигд сайд 50 бих 2. 50 бих бол энэ 14 сайд дотор одоо дээгүүр орох тэргүй үгнэнд одоо жигд сайдаа цугаачих юм. Тэгэхээр би 50 бихийг одоо ийм юм хийсэн гэж үнэхээр итгэхгүй байна. Тэгээ энэ ийм юм бол ийм юмд итгээд тэгээд ингээд хүнийг одоо ингээд 50 бихээ баллаа хийчихэж байгаа байхгүй. Би бол ингэж үзэн ганцхан юм хэлж 50 бих бол эрчим хүчний сайд хийх хамгийн боломжтой хүн. Одоо ирэх сонгуулиар их хурл гараад эрчим хүчний сайд хийх хэрэгтэй хүн байхгүй. Тэгээ энийг одоо энэ зарим одоо хүмүүс мэдчихэд зориудаар зохион байгуулалтаар 50 бихийг одоо ийм байдал руу оруулж байна гэж би бол хувьдаа ингэж боддог. За тэр түрүүн сая өөрөө асуулаа. Энэ одоо хүмүүс янз бүрийн ам гараад тэгээд улс төрчид ингээд энд яаж хариуцлага хүлээх юм бэ гэж манай Яндангон бас сая ярьлаа шүү дээ тий. Мэдхгүй хүмүүс ингэж яриад байна. Цэнгэлж бас. Тэгэхээр энэ эрчим хүчний сайдаар мэддэг мэргэжлийн үнийн тавих хэрэгтэй байхгүй. Хэрвээ мэддэг мэргэжлийн хүнийг 22 онд тавьсан байсан бол эн чинь бүх юм хийшт, бүх юм зохион байгуулна шүү дээ. Тий. За тийм. За мэддэг мэргэжлийн хүн гэхээр ийм юм байгаа мó. Манай энэ эрчим хүчний салбарт сайдаар тавих хүн дулааны цахилгаан станд ажиллаж исэн туршлагатай хүн л манай сайд болвол манай эрчим хүчний салбарыг мэднэ. 50 бих бол зүгээр нэг өдөөний нэг хөвгтөл ажиллаж исэн даргал хийсэн хүн шүү дээ. Тэгэхээр энэ асуулт чинь 50 бих гэж шүү дээ. Та яагаад өмөрөөд байна? 50 бихийг яа. Та энэ асуулт чинь 50 бих биендээ сайд болоо. Та би ер нь хариуцлага алдсан этгээдүүдийг яах юм бэ гэж байгаа. Энийг ярихад ерөөсөө юм яриаггүй. Хоёрдугаар болохоор энэ тэгээ одоо хараа ерөөсөө энэ тогтолцоогоо ярих хэрэгтэй байхгүй. Миний хэлээд байгаа санаа тийм шүү дээ. Дулааны цахилгаан станцад ажиллаж исэн мэргэжлийн хүнийг эрчим хүчний сайдаар тавьбал манай эрчим хүчний зовлон ойлгоно. Сая 50 бих сайдыг бас тест дөрөв дараагаар тавьж байна. Энэ тест дөрөв мэдэхгүй шүү дээ. Орж үзэггүй яаж дулааны станцад дараагаар ажил хийх юм. Дулааны станцад ажиллаж исэн хүн удирддаг юм аа. Тэгэхээр ер нь манай эрчим хүчний сайдыг мэргэжлийн хүн тавьж мэргэжлийн хүндээ станцад ажиллаж байсан дуртагтай эрчим хүчийг баа бээгөө мэддэг хүнийг бас тавиад өгөөл гэж ийм л саналтай.
Энэш одоо энэ улс төрчид болооч чадахгүй мэдэхгүй юм чи яах юм. За дараагийн нэг сэдв. За алдаа гин буруутныг хайсан. Баатар диспетчер нэр бүхэн улс төрчид хайсан. Энэ 30 гаруй жилийн хугацаанд бол ер нь эрчим хүчний бүх сайд нар л ер нь бол буруутай. Тэгвэл тэр сайд чинь мэдээж нэг ерөнхий сайдын кабинеттэл байсан байж таараа. За яг тэндээс энэ хоёрын маргаа гэлсэн. Нэг ерөнхий сайд Санжийн Баяр болон энэ эрчим хүчний сайд гэсэн C даваасар хоёрын хооронд энэ олон нийтийн сүлжээнд бие бинийгээ буруутгасан. Одоо энэ байр суурь нь энэ байна л да тий. Энэ одоо ерөөсөө даваас хөрөн бол энэ үе одоо эрчим хүчний төслийг гацаадаг гэсэн. Хин манай хөлгтөө бол баяр чи өөрөө тухайн үед ерөнхий сайд байсан биз дээ. Чи нэг станц барих чинь яасан гэдэг нэг юм хэрүүл болж байгаа. Өөрөөр хэлбэл танаас салбарын дотор байгаа нөгөө нэг хэрүүл танд тэмцэл чинь одоо ингээд самнаасаа гараа баг 30 гаруй жилийн хугацаанд хин ямар албан тушаал байсан бэлээ гэдгээр ингээд бие бинэрүүгөө одоо ингээд бухаж байна гэдэг юм буруутгах байгаа зүйл рүү орж байгаа. Энэ дээр манай Яндон инженер нэг ярина байгаа. Энэ юу н самнаас хэлж байна. Баяр ерөнхий сайд их олон удаа хэлж байгааг би сонссон л доо. Энэ эрчим хүчний салбарыг ийм байдалд оруулсанд миний буруу бас байгаа. Би ихээхэн буруутай. Тэгээ би нэг хорол дээр баяр ерөнхий сайд сууж байхаар нь за энэ хүнийг нэг жаахан шүүмжлэлт хийж бодож яасан чинь манай хүн миний төрөнд босч ирээ тэгээ хэлчихгүй юу. Тэгэхээр н одоо бурууга үнэнчээр хүлээж байгаа хүний чинь бол бас дээрээс нь дэвсэдэж болохгүй шүү дээ. Би тэгээ дугаа болцсон. Даваас хөрөнтэй яагаад баяр ерөнхий сайд ингэж харьцдаг болсон гэхээр нөө сүүлд Шиваогийн уурхай дээр Английн нэг компани тодорхой санал тавьсан тийм ээ. Шиваогийн уурхай бол бас удаан түүхтэй. Намайг дэд бүтцийн хөгжлийн яамд байхад нөгөө Малайзийн MMC гэдэг компани усан цахилгаан станц барина гэдэг ерөнхий сайдын хүртэл ажиллаж байсныг та нар санал байгаа. Тэгэхээр энэ MMC гэдэг компани бол зүгээр ярьдаг байсан. Хэрвээ бид нэр эгийн олон усан цахилгаан станцыг одоо барих эрхийг авчих юм бол Шиваогийн уурхай дээр 300 мегаваттын дулааны цахилгаан станц үндсэндээ бол ер нь үн төлбөргүй барьж өгнө гэсэн. Тийм хэлцээртэй байсан. Тэгээд тэр төсөлж явсангүй. Тэрнээс хойш энэ Шивао чинь 8000 мегаватт гэж нэг сүрхий босч ирлээ шүү дээ. За тэгээд сүүлд нь 20% нь бол сэргээгдэх байх хэвээр 6000 болсон тийм ээ. За сүүлд нь эрчим хүчний яамны мэдлээс гараад Эрдэнэс Монгол компанид очсон. За тэр үед очиход бас ягаад ч юм 200 мегаватт болцсон явж байсан. Сүүлд нь дахиад 300 мегаватт болцсон явсан. Хамгийн сүүлд 20 онд нөгөө дорж ярагчааг Шивэ энержи гэж төсөл гэж нэрлэдэг байсан. Тэр үед дахиад 6000 л явцсан байсан. Дорж ярагчаагийн дараа яагаад энэ төсөл татан богсныг л мэдэхгүй. Тэгтээ одоо сүүлийн үед гарч байгаа энэ бичиг баримт ялангуяа баяр ерөнхий сайдын харуулад байгаа тэгимээр хатвал даваас хүрэн жаахан нэг рүү шидэж тоглосон юм уу даа л гэж би тэгж харж байгаа. Цэнгэл зөвлөхөө та нөгөө өнгөрсөн хугацаанд байсан 14 эрчим хүчний сайдны нэг нь бол та гэж бас явах бах те. Та ч бас нэлээ эрчим хүчний сайд байгаа үү. Та зөвлөхөөр нь бас 2-3 сайд дээр явчих уу те. Юу төрийн нэр юм байсан. Төрийн нэр юм байсан. Тань руу одоо хурлаас эн чинь бас очихгол гэж авах нөгөө өнгөрсөн хугацаанд ер нь яамд өндөр албан тушаал ачиж улсууд бас ингээ яагаад нэг станц барьчихаагүй бэ гэд. Бид нар чайрын тэгж ярих юм бол дөрөвний станцыг барьцсан. Ер нь бол түүхэндээ байхгүй байсан. За ер нь тэгээд 100 мянган нарны эрчим хүчгээд хөдөөгийн орон нутгийг л бараг цахилгаанжуулаад 300 гаруй дизель хөдөлгөөртэй сумдыг одоо бас бид нар чинь бол агаарын шумд холбосон. Асар том хийсэн одоо үе шүү энэ 2000-аас 2004 оны үед бол тэр үед л тэрийн нарийн нар байлаа. Тэр үед бол одоо жигж сайд, мэрэгжлийн сайд гэж яриад байгаа нь энэ аахгүй юу? Тийм үед бол одоо бид нар нэлээд одоо хангалттай тэр үед чинь дэд үсгээ 5 одооны 5 яам байхгүй юу? Бүх юмын хүртээмжтэй хийж байлаа шүү дээ. Мянганы замыг эхлүүлж байлаа. За тэр холбоо мэдээллийг чинь бүр төгөлзөржүүлээд энэ олон суугийн телевиз шин ингээ үздэг болголоо. За тэгээд одоо энэ ярих юм бол асар их вэ. Энэ барилгын байгууламжууд чинь хувьд хойс хамгийн түрүүнд одоо их хөл дээрээ боссон шүү дээ. Тэр үед чинь одоо юуны хятадын Ахмадын орон сууц гээл тэгжил дөнгөж эхэлж байсан. Хажуугаар нь бол хувийн хвшлийн барилга байгууламж бол сүндэрлэж босч ирж байлаа. Гээд ингээ ярих юм бол нэлээд үр бүдээлтэй мөнгө муутай байсан тэр үед. Тэгэхдээ яаж хийж байгаа олон улсын хандуудын тусам дөнгөж эхэлж байсан үе.
За та ер нь жоох уурлаад байна уу? Гайгүй. За. Тэгэж ярих юм бол жоо хөгжилтэй юм асууя Баатар диспетчер. Одоо ингээд энэ одоо байгаа болон үнэн байсан сайд нар ингээд хоорондоо ингээд энэ чи буруутай би буруутай гэдэг ингээд маргаж мэтгэжлээ л да. Тань тийм бодол төрдөг учраас эдгээр ингэж байгаа одоо манай энэ диспетч төвдөр ирээд нэг яаж нэг туслаасаа дэмжээсээ те бод байдлыг хараасаа одоо та нартай лайлж гэж одоо бидний үе үрж ийн гэдэг нэг тийм бодол төрдөг үү? Тэгэл мэдээж хамгийн дөрөнд орж ирдэг бодол тийм ээ. Гэтэ би одоо тэднээс ажиг заалтаа биш. Бага зүгээр хоо ярианы өнцөг манайх руу зарим нэгээр хэлбэгээд байгаа юм. Тухайлбал тэр Багнуурын дулааны станцын блок асуудал. Тухайн үед 700 мегаваттын нэг блокийн хүчин жил 350. Оросын холбооноос авдаг эрчим хүчний хамгийн дээдлийн хэмжээ 245 мегаватт байсан. Энэ маань тухайн үеийн сэтгэлийн төлөв байдалд маш аюултай тийм том хүчин жилтэй блок орох гэж байсан. Аюулгүй байдал тийм ээ. Энийг харин давуулсан сайд маань олж хараад блок хүнчлэлийн бууруулсан шүү дээ. Тэгтэл гэрээний процесс дуусаагүй явдгаараа л явсан. Чухам яагаад гэрээ ингээд зогссон гэдэг нь өөр агуулга асуудалтай байна. Блок хүнчлэлийн яалчгүй манай системд тухайн 350 мегаваттын блок бол аюулын хэмжээний тийм блок байсан. Одоо би 21 22 оны түвшинд ашиглан орон тооцож байсан шүү дээ. Одоо бол яг бид нар Оросын албаны улсын хүчин чадлын хэмжээг одоо 24 онд 310 мегаватт хүртэл нэмээд авчлаа. За энэ маань юу гэсэн үг вэ? Монгол улсын эрчим хүчний хэрэглээ талдаа, үйлдвэрлэл талдаа 300-ын блокийг хүлээж авах боломжтой болчихж байна л гэсэн үг. Тухайн үед бол 247-аас илүү блок орхол юм бол системд аюулгүй нөлөөлж ирсэн. Оны өмнө буюу 12 сарын 17-ны өдрийн засгийн газрын ээлж туралдаанаар Замдар шатрын засгийн газар бүтцээ нэмж шинээр бид сайд нарыг хил амтаа зөвтгүүлэн байж томилсон. Орондын төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд яам удирдах байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомгтгох шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргасан байдаг. Гэтэл одоо хүртэл зарим төрийн өмчт компаниуд дээр өнөөх менежерүүд бэлгэдлийн чанартай ажилдаа ирж цагаа бүртгүүлэн сул цалин аваад явж байгаа мэдээллийг бид авлаа. Үүний тооч жишээ нь Дулааны 4-р цахилгаан станцад анх томилогдсон 3 менежер дээрээс ямар ч чиг үүрэг ирээгүй гэдэг шалтгаанаар чөлөөлөгдөөгүй хэвээр байна. Тэдгээрийг танилцуулъя. Хүн намаас томилогдсон бизнес хөгжлийн менежер Чин Зориг, Монгол Ардын намаас томилогдсон хүний нөөцийн бүтээмжийн менежер Мөнх Жаргал. Энэ хүн эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын их сургуулийн нэг анги гэдгийг станцийнхэн нь мэддэг юм байна. Өнөөх нь Монгол Ардын намаас томилогдсон хяналтын менежер Эрдэнэ Очир. Энэ хүнийг судлахаар 60 хүрсэн тэтгэврийн насны хүн байна. Ийм 3 хүн өнөөдөр ерөнхий сайд шийдвэр өгснөөс хойш явдагчгүй гисэн атлаа хийх ажилгүй сул цалин авсаар байна. Тэд анхнаасаа ч хийх ажилтай байгаагүй. 21-р зуунд лааш үдэнцнээсээ ч салаагүй тог цахилгааны хомсдол нүүрлсэн гамшигын улсын галыг манах Дулааны цахилгаан станцын бодит байдал ийм л байна. Хийцгүй сууж байгаа нэг менежерт сардаа 6.5-аас 7 сая төгрөгийн цалин өгч байгаа гэхээр энэ 3 менежерийн сарын цалин станцад нэг хэрэгтэй байгаа 8 гагнуурчин засварчдын цалинтай тэнцэж байна. Тэр хин буруутай юм болоо та тэгээд бүгдээрээ буруутай юм хайж ийн гэдэг. Тэгээ эсвэл одоо энэ хоёр зүйл илэрч л байна л да. Тэгээд энэ хоёр л олон нийтийн сүлжээ бие биенээ дайраад байгаа болохоос тэр үедээ байсан бүх хүмүүс л одоо хинээс алдаа хайгаад байгаа шиг байна л да. Хаана хин буруутай юм бол одоо тэгэл шинжлэх ухааны үндэслэхгүй шийдвэр гаргадаг, сэтгэлийн хөдөлгөөний шийдвэр гаргадаг нь л да. Тэгээ одоо бүгдээ л таах. Яг тийм ялзаасл юм болчиход байна л да. Гэхдээ нөгөө эцэг холбогдож байхгүй ш нааш. Тийм л болчиход байна. Яг тэгэхээр бүгдээр буруутай учраас бүгдээ юм хийгээгүй учраас. Хэрэг үлдэгцэн яг үйлцэн этгээд нь байхгүй шүү дээ. Бүгдээ хариуцлага хүлээгээгүй юу. Хурны хийж байгаа. Хийх стама хийгээгүй л баггүй. Тэгээ би бол тэгж л хийх стама хийгээгүй л гэж. Тэгэл тийм болов гэж би бодож байна. Энэ их чухал асуулт асуулаа өөрөө. Энэ хоёр хүний хоорондын маргааны асуудал биш юм аа. Энэ биш дээ ийм байхгүй юу. Баяр ерөнхий сайд Англи эцсийн сайд байхдаа Шивөө дээр том цахилгаан станц байруулъя 650 мегаватт. Тэгээ хамгийн гол юм нь бол худалдах үн нь 5-аас 6 цент гэж хэлсэн байхгүй юу? 5-аас 6. Тэгэхээр 5-р цахилгаан станцыг барья гэд нөгөө Франц, Япон, Солонгосын компанид бол 7.2 цент өгчээс. За одоо бол бөөлжүүдийн цахилгаан станц бол 1 кВт-ийн 8.2 центээр зарж байгаа. Цаашдаа бол 8.9 цент болно. Тэгэхээр ийм хямдхан 5.5-аас 6 центийн үнэтэй цахилгаан зарах ийм том цахилгаан станцыг одоо яагаад байруулаагүй юм бэ л гэж Баяр ерөнхий сайд чинь энэ даваа сургаас асуусан. Энэчнээс л энэ хоёр
маргалцсан юм лээ. Тэр маргаан энэ хоёрын хоорондын юу бол энэ чухал биш байхгүй. Энийг бариулах хэрэгтэй байсан байхгүй. Ийм сайхан санал ороод ирж хахад энийг бариулаагүй буруутай эзэн хэмбэ гэж өөрөө асууж ах шүү. Буруутай эзэн тэгээд даваас сурч бариулаагүй байхгүй. За та хоёр шүүхэл өглөөдөө нэг өгч чинь. За. Дуулсан байгаа шүү. Бас уу. Намайг шүүхт өгнөс. Тийм үү. Одоо манай захиргааны гэвэл одоо хувийн станц зөвхөн захиргааны станц байна. Захиргааны бол одоо 2-3 жилийн дараа бол одоо бөөрөлжүүт баян гэж шийдчих юм шиг байна. Гадны байгууллагуудаас орнуудаас манайд станц барих гэсэн олон санал ирдэг. Яг тэрэн дээр одоо ерөөсө Улаанбаатарт нэм дутагдaltaй асуудал дулааных юм байна. Тэгэхээр одоо тэр даваа цурын сайдын ярьж байгаа дулааны станцыг ер нь Улаанбаатарт байх нь зөв юм байна. Улаанбаатар чинь дулааны дутагдaltaд орсон байхгүй. Одоо ТЭЦ 3 4 энэ хамгааллын станц энэ ТЭЦ 2 эдгээр ч юм бол яг дулааны ханалтанд орсон байхгүй. Нэмж бид нар дулааны станц давхар барих хэрэгтэй юм байна. Одоо дандаа захиргааны станцууд бариад байгаа чинь дэд дулаан гаргахгүй шүү дээ. Улаанбаатарт барилга оронцоос маш ихээр баригдаж чинь гэр хорооллууд бүгдийг одоо сэлбэдэд түгэл манай Чингэлтэй дүүрт барьж энэ чинь дулааны асуудалд очиод байгаа. Тэгэхээр дулааны станцд Улаанбаатарт барих хэрэгтэй юм шүү. За одоо хэдүүлээ дотоодын хэрүүл тэмцэлийн баримтлага байцаалтайг орхиж шүү. Одоо жоохон ажил хэрэгч уур амьсгал руу яг одоо танаа салбарыг үнэмж орлоо. За юу вэ гэхээр нэг юм ярьсан. Эрчим хүчний салбарыг либералчлна. Үнийг чөлөөлнө гэж яриад байгаа сүүлийн хэдэн жил. Энэ магадгүй тэр эрчим хүчний реформын нэг хэсэг байх. Тэгээд сая та нар санаж байгаа бол өнгөрсөн оны сүүл 12 сард баг засаг нэг 17-8 одоо энэ төрөмжт компаниудыг хувьчлна. Хувьч шилжүүлнэ гэдээ одоо бүр жагсаалтан гарсан байсан. Тэрэн дотор одоо энэ нийслэлийн бол энэ орон нутгийн өмчт нэг юм дулааны цахилгаан станцуудын нэрс харагдана лээ. Тэр ер нь яг ер нь зөв шийдвэр мөн үү нэгт асууж байгаа. Хоёрдугаарт үн чөлөөлөл гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбарыг яг зах зээлийн зарчим дээр нь яг өөр нь өртөгдөр нь авчирья. Одоо сони ярьжтэй үйлдвэрлэж байгаа өртгөө эргээд одоо энэ юунаас хэрэглэнээс хэрэглээс одоо авч чадахгүй шүү дээ. Тийм алдагдaltaй юм юу нүгүүд. Энд чинь ямар буйны байгууллага Ватиканы одоо юм ширээт тулсан юм. Тийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ танаа салбарыг яавал либералчилж болох уу? Яавал үнийг яг чөлөөлж бодит өртөгдөр нь авчрах уу гэдэг талаар яриагаа өргөжтүүлье. За. Үн чөлөөлнө гэдэг энэ одоо утгыг хамгийн их хүсдэг хүн бол за ямар ч байсан ганжуур гэдэг. Үн чөлөөлнө гэдэг ийм одоо процесс хаана явагдсан ялангуяа эрчим хүчний салбарт би бол мэдэхгүй. Ганжуур сүүлийн үед нөгөө фэйсбүүкээр л бичээд байгаа шүү дээ. Ийм улсад ийм тогтолцоо байдаг юм аа гэдэг давуугүй бичиж байгаа. Тэгэхээр үн чөлөөлөх биш, үн чөлөөлөх процессыг чөлөөлөх хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл эрчим хүчний зохицуулах хороог засгийн газрын мэдлээс гаргаж за намайг яаманд байхад бид нар чинь нөгөө эрчим хүчний шинэ хуулийг чи хийсэн шүү дээ. Тэгэхэд тэнд эрчим хүчний зохицуулах газар гэдэг томьёолоор ороод улсын хурлын мэдлийн байгууллага байна гэсэн ийм одоо анхны хуулийн драфт чинь тийм байсан. Тэгээд дараа нь хууль батлагдахтаа засгийн газрын байгууллага болгоцсон байхгүй. Тэгэхээр энэ эрчим хүчний зохицуулах хороог хуулийн заасан эрх мэдлээ хэрэгжүүлдэг байлгахын тулд их хурлын мэдэл болох хэрэгтэй. Их хурл бол өдөр тутмын ажил үнэхээр утгалдаад байж чадахгүй, тэгч ёсгүй. Нэгдүгээр үнийг чөлөөлөх биш. Үнийг тогтоодог, зохицуулдаг байгууллага чөлөөлөө гэсэн ийм утгаар сүүлийн үед яриад байгаа. Зүгээр тэр 41 49 51 гээд энэ дээр бол жишээл ганжуур дээр бас маргаат л байгаа л да. Тэгээ би үл юу гэж бодож байна гэхээр нэгдүгээр хүмүүс ингэж ярьдаг. Одоо энэ бараг Еролдоо унтсан салбарыг хөвчилж авах хүн олдох юм олдохгүй юм гэдэг. Тэгээ яг хөвчлийнх нь хэлээр арай жахан өөр шүү дээ. Энд чинь нэг олон нийтийн компани болгоно. Эсвэл бүр зориудаар Еролд нунгаж байгаад үнгүүчхэн хөвчилж авах чагаас харлага яваад байгаа нийгэмд. За яг ба тийм янз янзын хардлагууд байдаг л байна. За ерөнхийдөө миний хувьд бол нэг жишээ татаад ярьчих тийм ээ. Нодон жил Гүржийн засгийн газар эрчим хүчний салбарын хөвчлийг одоо ерөнхийдөө дуусгалаа гэж зарласан. За хөвчлөлийн хоёрхан зорилго байсан байхгүй. Нэгдүгээрт нь энэ салбарт үүссэн коррупц буюу авилгалыг одоо үндсээр нь устгая. Хоёрдугаарт Гүржийн түгээх сүлжээ бол маш хэцүү байдалд байсан. Аль одоо дайны үед баригдсан, хоёрдугаар дайны үед баригдсан сүлжээ ерөөс ямар ч шинжилгээ хийдэггүй ийм байсан байхгүй. Тэгэхээр энэ хоёр асуудыг шийднэ гэдэг ингээд хөвчл явуулсан. Тэгээ Гүржийн эрчим хүчний
системийг аваадсан Монголоос өөр л дөө. Чинь 50% наадмын цахилгаан станц байдаг. Усан цахилгаан станц ихтэй энэ төр гэл янз янз. Гэхдээ ямар ч байсан зорилго нь тийм байсан. Тэгэхээр бид нар Монголд нь хөгжлийг явуулахын тулд эхлээд нь зорилгоо тодорхой болгох хэрэгтэй л доо. Тэгээд яаж явуулах хэрэгтэй гэдэг хүмүүсийн дараа ярив тэхүү. Тэнд бас механизмыг би ярьж чадна л да. За ер нь бол яг энэ хөгжлийг ярьж байгаа санаа нь бол бас миний хувьд бол зөв байх гэж боддог. Ялангуяа олон нийтийн одоо паблик тийм ээ олон нийт энд оролцож би ийм одоо хөрөнгө оруулсан. Энэ нь бол ашигтай ажиллах ёстой гэсэн хяналтанд ор ажиллахгүй бол өнөөдөр манай тогтолцоо яг л хуучнараа яг одоо тэр богссон тэр одоо нэг баахан сэлбгүүдийг авч хураадаг, илүү сэлбгийг яадаг, хүнээ тавьдаг, бус төрчдийн хүнээ тавьдаг ийм механизм бол зүгээр төрийн байгууллагад ингээд бүр хэвссэн байж байгаа. За нэг сайд дарга нар нэг болгонгуудаа л ямар нэгэн одоо өөрчлөлт хийдэг манай энэ улсууд бүгд мэдчихэж байгаа. Ийм маягаар яваад байгаа. Энэ бол бас нөгөө одоо давалдлага гарах юм бас нэг их үүсрийн нэг нь. Тэнд бол одоо мэрэгжлийн бос улсууд л очиж байгаа шүү дээ. Тэгээд одоо санхүү босод одоо нөгөө юу гэдэг лээ хангамжийн дээр л явж. Энэ бол та сайдын зөвлөхөө хувьд зүгээр танаа сайд гэдэг юм яам чин зүгээр өнөөдөр 1 кВт-тэй цахилгаан эрчим хүчийг ийм өртгөөр одоо ингээд бүтдэг юм аа. Тэгэхээр яг одоо зах зээлийн зарчмаараа явъя гэдэг энэ иргэдтэй ер нь эртхэн шиг ингээд сайн муугаа ярьчвал дээр юм биш үү. Хэсэг өвдөлд үз дараа нь тэгээд энэ өвчин чи ялаашрахад дэмтэй юм биш үү. Тэгэл манай одоо энэ дээр бол бас бодлого гаргаад одоо тэгээд олон нийт түгээе гэж л ярьж байгаа. Энэ бол хэвлэл мэдээлэлээр л өгөөл байгаа шүү дээ. Одоо тэгээд бүгд бүрэн хэмжээнд бол одоо бас хүмүүст бол тэгж очихгүй байна. Тийм учраас би бас энэ асуудлыг хийх нь зөв юм байна. А гэхдээ яаж хийх вэ гэдэг нь одоо зорилго хоёроо зөв тодорхойлоод зөв явах юм бол энэ зөв юм. Гэхдээ яг төрөлдвөл нэг алтан хувьцаа заавал байх хэрэгтэй 5 эдийн арга. Тэр алтан хувьцаа нэлээд их мэдл бүхий. Ямар ч гэсэн төрийн бодлогыг бол яг чиглүүлж байдаг тэр хэмжээнд байх нь зөв тийм байна лээ гэж миний хувьд бол тэгж байна. Хэдийн хэр хэмжээний мөнгө тавилаа гэд энд үр дүн гарч байгаа гэсэн үг биш. Энд улс төрөөс бид нэр зөв бодлого гаргах хэрэгтэй. Зөв бодлого нь юу гэвэл төр оролцохгүй байж л туслана. Төр оролцохгүй байж зах зээлийн зарчмаар нь явуулах хэрэгтэй. Төрийн оролцож үнийг тогтоодог бүх салбарууд дандаа уналттай байгаа. Шатхуун дээрч бид бүхэн харж байна, цахилгаан дээрч харж байна. Бүх салбарууд дээр хэрвээ төр оролцох юм бол энгийн зах зээлийнхаа зарчмаар өрсөлдөөнөөрөө үнэ болгоод явах байсан энэ салбарууд руу орсноороо бид бүхэн буцаагаад төрийн эрх мэдлийг хит том болгож төрөөс ямар нэгэн тусгай зөвшөөрөл, ямар нэгэн квота авах зайр нэрийдлэр авилгалын сүлжээг өөрөө бий болгоод байгаа хамгийн том үндсэн суурь нь энэ байгаад байгаа. За эрчим хүчний реформ бол зайлшгүй хийгдэх ёстой. Хүссэн үсээгүй эрт ороо хэднээс хийгдэнэ. Тэхийн тулд мэдээж тодорхой хэмжээний үе шатыг туулах ёстой. Зохицуулахаараа байгуулснаас хойш энэ чиглэлээр их ажлууд хийсэн. Ялангуяа гаанжийн дараагийн үед аягүй их ажлууд хийгдсэн. Харамсалтай тэр олон гадны зөвлөхийн ажилласан Монголын орчин судалсан бүх төслүүд бүгдээ цаасан дээр л үлдсэн баг. За яг өнөөдрийн хувьд салбар маань эрчим хүчний үнийг чөлөөлөхөд бол бэлэн биш баг. Бэлэн биш байгаа. Хүчин чадлын туслал үүссэн байна. Энэ олон үр зээлийг яах юм? Тийм ээ. Одоо энэ тогтолцоогоо яах юм те? Тэгэхээр тодорхой үе шаттай энийхээр бол 3-аас доошгүй шаттай байж дараачийн тэр юмруу очих баг. Яг энэ реформын талаар одоо ярилцж эхэлсэнд бол би эдгээрийн хувьд бол таатай хүлээж авч байгаа. За манай USAID-ийн төсөл байсан. Монгол Улсын эрчим хүчний засаглалт хөтөлбөр гэсэн тийм. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол яг энэ асуудлуудыг л ерөнхийдөө энэ төслийн зорилго нь баг энэ байсан л да. Тэгээ энэний хүрээнд нэлээд судалгаа хийж, бэлтгэл хийж, ер нь Монголын засгийн газарт ямар зөвлөмж өгвөл зүйтэй вэ гэдэг ингээд ажлууд нэхлээ явж, санамсалтанд дөнгөж эхэлж явж байгаад ингээд төсөл маань зогссон л да. Тэгээ энэ хүрээнд бол гадаадаас зөвлөхүүд авчираад ингээд өнгөрсөн үйл явдлуудыг ингээд үзээд ингээд судлаад үзсэн. Тэгээ эхнээсээ зөвлөмжүүд ингээд гарч ирэх шат руугаа шилжиж эхэлж ирсэн л да. Тэгээ эхлээний дүгнэлтүүд нь гарч ирсэн. Тэгээ хамгийн ихнийх нь одоо хамгийн харамсалтай дүгнэлт 2001 онд тий эрчим хүчний хууль батлаад реформа хийгээд ингээд эхлээд нэг хэдэн жил мөлий 5-6 жил тий 2007 он хүртэл нэлээд идэвхтэй явжсэн юм бэл. Тэгжээсээ тэгээд зогссон. Тэгээ тэр чигээрээ. Тэгээд зөвлөхийн маань хамгийн түрүүнд хэлсэн. Танай хууль нь ингээд хуульчин байна. Тийм ч муу тогтолцоо биш байна. Юмнууд ч байна. Харамсалтай нь ажилтгүй юм. Энийгээ эхлээд ажиллуулаач.
За хувьчилж болно, янз бүрийн юм хийж болно, юу ч хийж болно, чөлөөтэй. Гэхдээ эхлээд энэ байгаа тогтолцоогоо нэг өдөр ч гэсэн ажиллуулад үзээч. Тэгээд болохгүй гэдгийг хэл. Юу нь болохгүйг нь тодорхойлооч. Та нар нэг өдөр ч яг энэ тогтолцоогоор ажиллуулаагүй байх шүү дээ гэдэг. Санааг хэлсэн л дээ. Тэгээд энэ дээр бол би бол аюу санал нэгсэн. Яг үнэндээ бол бид нэр эрчим хүчний хуулинд тусгасан тэр одоо арилжааны зарчим тий тэр юм аа бол яг үнэндээ бол мөрдөг л дээ. Тэгэл дөнгөж эхлүүлээд нэгэн компани болгоод тэгэл орсон. Тэгээ нэг тогооны чиглэлд орсон. Тэгээ нэг мөнгөтэй болсон. За тэгээд ингээд ямар ч сан галаа унтраагаад яваад байж болох юм байна л гэсэн юм байдал. Тэгээ энэ нөгөө чагсаалт нь байгаа шүү дээ. Сонин байж магадгүй авчирсан энэ одоо 3 4 станцаас гадна бүр тэр Эрдэнэтийн дулааны одоо станц нь хүртэл явж байгаа тийм. Амжуу инженери яах вэ? Энэ эрчим хүчийг либералчлах асуудал чухал та. Энийг харин зандан шатрын одоо засгийн газар хийнэ гэдэг ингээд зарлцглаа. Энэ бол маш зөв юм аа. Гэхдээ энийг хамгийн гол нь сая ингээд баахан төрийн өмчт компани гарч байгаа 37 компани байгаа. Тэгээд энийг одоо бүгдийг нь хөвчлөх юм байна гэж ойлгоод тэгээд энэ дотор одоо захлагын станцуудыг хөвчлөх юм байна гэж хүмүүс ойлгоод тэгээд энэ эрчим хүчин дээр хүмүүс гол анхаарлаа тавиад энэ эрчим хүчээ бүгдийг нь хөвчлээд ингээд дуусгах гэж байгаа юм байна гэсэн ийм хотлоо мессежийг зарим одоо хуурамч их орончд гаргаж гадуур тавьж хүмүүсийн одоо толгойг эргүүлж хүмүүсийг одоо бас айлгаж ийм байдалд оруулаад байгаа. Тэгэхээр зандан шатрын засгийн газар бол 5 захлагын станц, 1 дулааны станц, амгалангийн дулааны станц эднэрийн 51%-ийг хувьцааны 51%-ийг төрдүүлдэггээд 49%-ийг олон нийтэд бийжээд дамжуулж хотлоо гэж. 51-ээр төрд бол олонх нь байх нь шүү дээ. Төрд олонх. Тэгэхээр энэ их зөв байхгүй. Энэ бол өөрөөр хэлбэл эрчим хүчний энэ компаниудаа либералчлж эхэлж байгааг нэг илэрхийл. Энийг бол одоо Өмнөд Солонгос улсад хийсэн. Би энийг явж газар дээр нь үзчихсэн. Одоо ч тийм байгаа. Өмнөд Солонгос улс бол 51% төрдөө байдаг. Эрчим хүчний компаниуд 49% олон нийтийн хяналтанд байдаг. Өөрөөр хэлбэл либералчлна гэдэг үг маань олон нийтийн хяналтыг оруулна гэсэн үг байна. Тэгэхээр 49% нь олон нийтийн хяналтыг яваад орчих юм бол саяын тэр яриад байгаа хаатас хэдэд байгаа юмнууд байхгүй болно ш. Тулгай зэлгээ, авилгад юу гэлээ эрчим хүчинд байна гэж яриад байгаа. Энэ бол байгаа л да тэр бол. Тэгэхээр энэ бүхэн бол байхгүй болгоно. Тэгээд энийг бол одоо зандан шатрын засгийн газрын хийх гэж байгаа энэ ажлыг хийлгээсээ энийг зөвөр ойлгосон. Энэ эрчим хүчний станцуудыг бүгдийг нь хөвчлөсөн биш шүү. 51% төр 49% олон нийтийн хяналтанд гэж ингэж ойлгосон. За нэг хөвчлөл бол манай энэ дамжуулах түгээх хоёрыг бол хөвчүүлж болохгүй. Энэ хэрэглэгчтэй холбогддог учраас яг энэ авилганд хэлэх бол бас энэ дээр боддог шүү. За станцууд дээр л хөвчлөлийг явуулна гэж юм. Гэхдээ яг тэдэн хувийн тэгж хөвчлөнө гэдэг тодорхой мэдээлэл ерөөсөө илжихгүй байгаа. Уг нь тодорхой яг тэгж тэдэн хувийн тим 10 ерөнхий сайд өөрөө бол 10-аас 5-аас 10% бага хувь ярьж байлаа шүү дээ. Яг тодорхой хэлчих юм бол хүмүүс чинь янз бүрийн гаргалгаа бас бодох юм байна. Тодорхой хэлэхгүй зүгээр хөвчлөнө гэж эдгээр станцууд нэг оруулсан байгаад байгаа. Ер нь бол энэ хөвчлөл дээр бол эрчим хүчний салбарт хувийн компаниуд орж ирвэл уг нь сайн. Тэгэхдээ энэ ямар хэлбэрээр орж ирвэл сайн гэдэг одоо энэ бөөрөлжүүд дээр байна, баян дээр байна, энэ цэрэн бузаг заан бас өөрөө хувийн станц барьчлаа. Ингээд эдгээр нь болохоор станцаар бариад манай эрчим хүчний систем рүү нийлүүлж байгаа үнийн манай эрчим хүчний зохицуулах хорооноос үнийн тодорхой болгоод тэд нар тэр хувийн компаниуд ашигтай ажиллана уу, ашиггүй ажиллана уу тэдний өөрсдийнх нь асуудал байхгүй. Манай эрчим хүчүүд зөвхөн нийлүүлж байгаа эрчим хүчнийхээ зохицуулалтын хороо гаргачих юм бол энэ ашигтай хөлбөр. Энэ социализмын үед бидний барьсан хөрөнгийг одоо улс ардын аж ахуйн барьсан хөрөнгийг хөвжүүлж энэ бол бас буруу юм байна. Дулааны станц барихад бол тодорхой хэмжээний хэрэглэгч нь нөгөө талдаа байж ах хэвээр. Тэгэхээр хэрвээ одоо гэр хорооллын хувьд авах юм бол нэг гад ногдох оршин суугчдын хүн ам нь одоо 50 хүнээс цөөхөн ч гэдэг юм те 100 хүнээс цөөхөн гэдэг хэтэрхий одоо сэрэг гэх юм те сэрэг байдалтай тийм одоо суурьшлийн бүс дотор дулааны сахилгаан станц барихлаар нөгөө талдаа шугам хоолойгоо татах ажлын зардал аяг өндөр болчихдог. Тэгэхээр тодорхой хэмжээнд ийм төвлөрөл үүсэх хэвээр. Энэ төвлөрөл үүсгэж байгаа нь сая хэлсэн сэл болон баян ошууд идэв. Цаашдаа энэ амгалан толгойд гэдэг энэ дэдүүд болж хөгжүүлэх газруудыг нэлж байгаа юм л да. За ноёдоо нэгэнт ховчлол бол үнийг ярьсан учраас эрчим хүчний салбарын энэ монопол болон
өрсөлдөөний талаар ярих гэж бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрд ийм олон өмч юу н байх хэрэг байна уу? Тийм ч болоод одоо зарим нь ховчлаа гэж байгаа юм байна. Гэхдээ мэдээж төрд арай дамгуй байдал нь үлдэнэ гэж мөхс би ойлголоо. Тэгэхээр ноёдоо би ингэмээр байна л та зүгээр та 6-тай би юу гэж ярмаар хөргөжлүүлээд энэ хувийн хвшлийг яг орж ирэх орон зай энэ эрчим хүчний салбарт өнөөдөр Монголд юу байгаа юм уу? Тэ зоригтойгоор орж ирэгээд одоо нөгөө муу уйлдаг 3 хэсэгтэй компани гэдэг юм уу те. За энэ том бас группүүд биш гадны хөрөнгө оруулалт томхон компаниуд ажиллаж л байгаа. Монголын эрчим хүчний салбарт орох юм бол ашигтай байх юм уу? Эдний улс төрийн хэрүүлэг хизээ дуусгах юм болоо. Ингээд ордог гэтэл ингээд төр нь бас тодорхой хэмжээний хувь эзэмшин гэдэг одоо саяны шиг хулгай зэлгээ хийгээд унах юм болов гэснийг юм яваад байдаг. Тэгэхээр хизээ ер нь яг энэ хувь хвшил ороод энэ яг бодит өрсөлдөөн бий болоод энэ монопол нь хаалгагдах юм бэ гэдэг талаас яриагаа үргэлжлүүлэх гэж байгаа. За над чинь харин их сайхан асуулт байна. Яг би нөгөө хоёр талаас нь ингэж ярьчих. Өнөөдөр олон нийт маш их бухимдаж байгааг бүгд ойлгож байгаа. Бухимдахынхаа хэрээр энэ салбарыг хяналттай болгох юмсан. Энэ хяналтанд бас оролцох юмсан гэсэн ийм хүсэл эрмэлзэл ингээд өссөн өсөөгөө гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тохиолдолд одоо ямар нэгэн эрчим хүчний компанийг олон нийтийн компани болгоход бас нэг хөрс болоод өгч байгаа. Одоо шин тэгэл нэгдүгээр бүгд төрийн өмчид, хоёрдугаар таалттай мэдээлэл байхгүй шахуу. За одоо харин сүүлийн үед диспетчерийн үндэсний төв өглөө болгон ярьдаг болсон байлаа тийм ээ. За сая салхийг хагалсан тэр 4-р цахилгаан станцын ерөнхий инженер нөгөө гэмтлийн дараа ярьсан тодорхой ярьсан. Шудраг ярьлаа шүү дээ. Тийм шудраг ярьсан. Тийм ягаачин бөөрөлжүүд бол тэрний өмнө бөөрөлжүүдээр асуудал гарсан шүү дээ 4-ийн өмнө. Бөөрөлжүүдийн ерөөсөө огт яриаггүй хаалттай байдалтай ингэж явж байгаад ийм байдалд орсон. За нэгдүгээр энэ хэрэглэгчийн зүгээс харахад нөхцөл байдал ийм байна. Одоо итгэхгүй шүү дээ хардаад байна. Тэгээд тэрэн дээр нь энэ саяны ярьсан тэр нэг асуудал чинь бүр дэврэгч байгаа. Тэгээ энэ одоо замаа алдсан салбар байна. Энийг хэрвээ одоо төр засгаас оролцоод одоо тэр хөвчлөлд оролцоод хувь нэмрээ оруулах юм бол манай олон нийт их бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар бол оролцох байхаа гэж нэгдүгээрт гойрч байна. Хоёрдугаарт том геополитик талаас нь хараад үзэх юм бол манай энэ урд талд чинь маш том зах зээл байгаа шүү дээ. Маш том зах зээл. Энэ бүр бид нар төсөөлхийн аргагүй ийм том зах зээл. Тэрэн дотроо захиргааны хэрэглээ байгаа. Тэгэхээр Монгол гэдэг чинь өөрөө ямар улс юм? Нөөц талаас нь аваад үзвэл асар их нөөцний нөөцтэй. Асар их нарны нөөцтэй. Асар их салхины нөөцтэй. Мөн ч одоо юу гэн дэлхийн одоо эхний 10-т орох ураны нөөцтэй ийм орон. Нөөц нь байж юм. Энд ямар нэгэн их үүсвэр байгуулад Монголыг бол харахгүй шүү дээ хөрөнгө оруулагч. Хятад руу нийлүүлэх юм бол энд чинь маш том ашиг байна гэдэг нь харцсан байж байгаа. Тэгэхээр үндсэндээ засаг ингээд шийдвэрээ гаргаад ингээд зарлаад нээлттэй ингээд явах юм бол энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэгтээ энэ муу байгаа үед нь ороод одоо зарим хүмүүс тэгээд байгаа шүү дээ. Энэ эрчим хүчний салбарын үнэлэмж муугаа үед тэнч орж ирэхгүй гэж. Магадгүй орж ирээд сайжруулад ирээдүйн одоо юу гэдэг 10 жилийн дараах том ашигыг харуул эн чинь арай ондоо асуудал болно тийм ээ. Эсвэл энийг сайхан болгочоод дараа нь одоо хөвчлөө гэх юм бол энэ хэзээ ч бүтэхгүй шүү дээ. За. Тийм би бол давчхандаа ингэж л ойлгож байна. Ер нь бол одоогийн энэ тарифтай ийм байдалж байгаа Монголд орсон станцад хэн хөрөнгө оруулаад яана гэхэд бол үнэхээр хүндрэл тийм. Тэнийг биш л бол тийм. Ерөөсөө л одоо гений хүмүүс биш бол тийм учраас энийг ямар нэгэн аргаар одоо их нааштай засгийн газрын бодлого гаргаж байж л энэ хөрөнгө оруулалт юм. Ер нь бол энэ станцуудыг ховчлох гэдэг санаа нь бол зөв. Үнэхээр одоо бас би түрүүнд хэллээ заавал 51 байх юм уу? Тэр алтан хувьцаа гэж одоо бас давуу эрхтэй байдаг юм гинлээ. Тэр хувьцаагаа төр бариад ингээд явах юм бол бас ховчлол бол олон нийтийн хяналтанд ор өнөөдрийн энэ одоо зовлон бэрхшээлийг ард иргэд маань мэдэж эхлэнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ бас ховчлолын талаар бол нэг хаалттай бүх юм хөгжиж болохгүй гэсэн юу бол биш. Тэр тэргүй төрийн өмчүүдийг одоо хөвчлөөд бид нар 2000 онд хамгийн малуудаа банаад л одоо хүртэл хэрүүл тасраагүй бол тех байсан ингэх байсан гэдэг юм байдаг шүү дээ. Павгийн дамдунгоо бол тэрийг бол одоо маш хурцаар шүүмжилж ирсэн амьд ахгүй байх та. Тэрнтэй би санал нэг байдаг. Тийм учраас энэ бодлогын хувьд бол зөв. Ер нь бол
тэгээ яваасаа л гэж би бодож байна. Энэ Зандан шатрын засгийн газруудаа энэ ажиллавал бүрэн дүрэн хийчихвэл зөв л байна. Гэхдээ наад чинь яг ямар юу зорилтоо тавих уу, ямар байдлаар хөгжлөх үү гэдэг бол нэлээ нарийн бодож боловсруулад тэнцээ одоо мэрэгжлийн улс зөндөө байна. Тэгээ зах зээл тэр гүйцэж ярьж байна. Өмнө солонгос шиг тэрийг одоо манай ажлын баг үзээ тэрийг нээлттэй бас сонсол хийгээд яриул эн чинь болохгүй юм гэж байхгүй л гэж бодож байна. За. Манай одоо эрчим хүчний хэрэгдээ жилээс хөндөр өсөж штэ. Чадлаар одоо 10-аас 12%-аар энергиээс 7-8% өсөж байна. Тэгээ энэ нь юу хэлээд байна гэхээр Монгол улсын эрчим хүчний зах зээлд шин тоглох зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаад байгаа. Тэгээ хуучны станцууд үндсэндээ 1100 1200 орчим мегаваттыг чадан ядан үйлдвэрлэж байна. Гэтэл одоо ойрын хугацаанд бид чинь 3000 мегаватт хүртэл хэрэглээ өнөснө гэж байгаа. Тэгэхээр даруй одоо энд чинь 1000 мегаваттын орон зай бол байна. Гадны хөрөнгө оруулагч нар орж ирж энэ тоглох орон зай илбэг байгаад байгаа. Ганц асуудал нь одоо яг өнөөдрийн түвшинээр үн тариф асуудал. Үн тарифаас нь хувийн хөвшилд байтугай одоо ажиллаж байгаа улсын хэдэн компаниудыг хүнд байдалд оруулаад байна шүү дээ. Засаараа бүрэн хийж чадахгүй байна. Өндөр чадвартай бэлтгэж гисэн ажилчдаа алдаж байна. Өндөр өөр салбар руу явж байна шүү дээ. Танай салбар бол буйны байгууллага хандивын газар биш шүү дээ. Уул нь. Уул нь биш. Ингээд ядаж эхний одоо би реформ эхлээд тэр үн тариф өсгөлөд ихний явж байгаа. За одоо нэг гэгээ тусч байна да. Боёт төлрөх ойртож байна гэж бодож харамсалтай зогсчлаа л та тий. Тэгэхээр эхний ээлжинд одоо үн тарифын асуудал зөкстэй төвшөнд. Авич чинь ядаж энэ салбараа нэг алдагдaltaгүй болгочиход. Дараа нь одоо үн чөлөөлөх хувьчлах асуудлаа яриул илүү ирээдүйтэй. Инженерийн хувьд надад гэж харагдаж байна. Зорилгоо тодорхой тавиагүй, тодорхой үе шаттай төлөвлөгөөгүйгээр одоо 12 дугаар зуунд сэлмээ далаагаад ордог шиг байдалд орж болохгүй. Гэхдээ 12 дугаар зуунд ч монголчууд асар их бодож бэлдэж бэж дээр том газарнууд эзэлсэн юм байлаа шүү дээ. Ир зоригоор биш. Толгоогоор гэсэн үг дээ. Доктор. За манай одоо бодлого гэх юм уу одоо эрчим хүчний салбарын төлөв байдлыг харах юм бол бодлого хүссэн үсэйг нөөний хэвшилсэлж өгөх. Энэ бол одоо биднээс одоо бодоод байх юм биш. Одоо шинээр баригдах станцууд бол бүгд тоёх болох. Зүгээр манай эрчим хүчний системийг хэвэн ажиллуулахын тулд ойрын одоо 10 жилийн дотор 30-40 миллиард доллар хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энийг л төрөөс хийх ямарч бололцоо. Тэгээ энэ хувийн хвшил рүү хүссэн үсэйг шилжих байх. Ганцхан одоо байгаа станцуудаа яах вэ? Одоо байгаа юмудаа яах вэ гэдэг дээр зовлон өсөж тах шиг байна л да. Яг энийг одоо ингээд олон нийтийн хяналт оруулж ихийг л дэмжиж чинь зөв л баг. Тэгээ энийг хийх нь ойрын үед яралтай эхлүүлэх нь зөв бага. Тэгэхдээ нөгөө талаас бид нар одоо нэгэн тал улс юм чинь урт хугацаанд бид нар яаж хөгжих юм бэ? Төлөвлөгөө эхнээсээ хуучин станцуудаа төвчмөр арай л та. Тэгээ оронд нь шинэ станц байл. Хүссэн үсээгүй энэ станцууд чинь одоо хамгийн залуу 4-р станц эчнээн жил болчихлоо. Тэгээ хүссэн үсээгүй шинийг барихаас өөр аргагүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр ингээ аажимдаа ингээд шилжиж явах ба. Энэ бол нэг тийм том одоо биднээсийн толгой өгдөд авч биш юм. Хүссэн үсээгүй л бид нар хийх хэрэгтэй ажил. За. Инженер. За тэгэхээр энэ асуулт бол ингэж асуусан шүү дээ. Хувийн хвшил орж ирэх боломж байна уу, орон зай байна уу гэж. Тэгэхээр хувийн хвшил орох боломж орон зай бол байгаа. За. Энийг бол одоо хувийн хвшлийн ашиглаж эхэллээ. Анх бол 2011 онд MCS International компани Ухаан хотод дээр 18 мегаваттын дулааны захлагын станц барьж хувийн станцыг оруулсан. Дараа нь 2003 онд билүү Дархан цэлэнгийн захлагаанд төгсүүлж хувийн хвшил шилжсэн. Тэрний дараа 3-т нь одоо энэ бөөлжүүдийн захлагын станц, тэрний дараа 4-т нь одоо энэ Цэрэн Пунцаг Тосон цангилд 20 мегаваттын станц байцсан одоо 70 мегаватт болох гэж байна. Тэрний дараа энэ Баянгийн одоо 660 мегаваттын станц, тэрний дараа одоо Сэлэнгийн Сүхбаатар хотод 70 мегаваттын станц удахгүй орох чинь гэх мэтээр ингээ 2027 оны дараа бол ер нь хувийн хвшил бол эрчим хүчинд дамгаалалт эхлэх юм байлаа. Хүссэн үсээгүй. Тийм учраас хувийн хвшил ингээ орж ирнэ. Харин хувийн хвшлигээ одоо манай ард иргэд бас их зөв ойлгож
хувийн хвшлээ хүлээж авах хэрэгтэй. Манай элчин хүчнийхэн бас их зөв ойлгож хүлээж авах хэрэгтэй. Хувийн хвшил гэхээр болохгүй юм шиг ингэж ойлгож болохгүй байхгүй. Хувийн хвшил элчин хүчинд орж иж өөр зүйтэй станц баригдсан шүү дээ. Гэх мэтээр ингээ хувийн хвшил цаашдаа өөртөөхөө үүрэг зорилгоо биелүүлээд явах баха гэж ингэж байна. Тэгээ ингээ нэг салбарыг хэд хэдэн сайд ингээ тодорхой асуудлуудаар өөр асуулаа ингээ хариуцдаг болоод ирэхээр хинч үүсэж байгаа нөхцөл байдал, үүсэж байгаа гэмтэл, ирээдүйд үүсэх одоо аюулгүй байдлууд хинч хариуцлага хүлээж чадахгүй нэг ийм тогтолцоо бий болсон байна. Тийм учраас миний бие өөрийнх нь планкн дээр өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шидэрт эрчим хүчний сайд Чойж Сүрэн, за Шадар сайд Дорж санд нарыг ажлын хариуцлага тооцож одоо огцруулахыг одоо шаард залан бичиг одоо явуулж байгаа. Яагаад тийм алан бичиг явуулж байгаа нэгдүгээр ерөнхий сайдын бүрэн ирэхэд халдаж болохгүй учраас хурлын гишүүдэд одоо шинэ үндсэн хуулийн дагуу одоо шаардлагад ирэх байгаа. За өмнө нь бол одоо хуулийн дагуу засгийн газрын сайдыг огцруулах тийм одоо алан бичгээр гаруй зураг явуулдаг байсан бол одоогийн шинэ үндсэн хуулиар одоо ерөнхий сайдын 100% бүрэн ирэхийн асуудал байгаа. Тэгээ хувийн хвшил дээр бол би түрүүний хэлдэг одоо нэмэлт юм яриад яг түрүүний хэлдгээр тэтгэдэргүй Монгол улсад станцл их усвэл хэрэгтэй учраас их усвэл дээр хувийн хвшлүүд орох юм бол улс 100% дэмжин гэх юм бол хувийн хвшлүүд юун дээрээс болж орж ирэхгүй нөхөр үнийн л асуудал байхгүй үнийн чөлөөтэй нэмэд өчгөр нөгөө хувийн компани ашигтай ажиллахын тулд станцл барьж орж ирвэл энэ ашигтай хэлбэр тийм үү өөрийнхөө социализмын үед бидний барьсан станцыг ховж шилжүүлэх юм бол нөгөө нөхдүүд чинь ашигын төлөө ажиллаж эхэлнэ. Хувийн компани чинь ашигын төлөө ажилладаг шүү дээ. Тэгэхээр ашигын төлөө ажиллаад эхлэхээр энэ станц биднэрт их усүр дээр энэ бол маш том проблем үүснэ. Тэгэхээр энэ бол болохгүй. Миний хэлээд байгаа тэр хувийн мөнгөтэй МСС байна. Одоо энэ Голбон Томак байна. Эдгээр ингээд одоо тэр мөнгө заан эдгээр өөрсдөө станцаа бариад орж ирж байна. Энэ дээр дэмжээл өгч. Нэмээд станц. Гэхдээ дулааны станц шүү. Ерөөсө дулаан дутагдaltaй болчиход байгаа одоо. Захиргааныг бол одоо бид нэр нар салхинд батарей болсон болоогүйгээр янз бүрээр захиргааныг бол одоо шийдээд байна л да. Дулааныг үнэлж чадахгүй. За одоо тэгээд ийм байна. Ерөнхийдөө Зандан Шидэр ингэж ярина л дээ. Энэ 2026 онд одоо энэ захиргаан дулааны үнийг одоо нэмэхгүй одоо холбогдох үүрэг даалгавар өгсөн гэж байгаа л да. Гэтэл эн чинь бодит яг зах зээлийнхээ яг зарчимтай нийцэхгүй л байна л да. Хэдий 27-28 оны сонгуулийг харж ийж ийм шийдвэр гаргаж байгаа боловч эн чинь эргээд танаа салбар өндийхтэй одоо тэр боломжийг ингээл ясан боогдуулж яана л гэж би хараад байгаа юм. 5 дугаар цахилгаан станц болон бөөрөлж үүсэх станцыг бид нар хизээ одоо энэ олноор нь барьж байгуулад энэ хөрш улсуудынхаа эрчим хүчний энэ улс төрийн геополитикийн хараа хяналтаас гарах юм бэ гэдгийг та зургаас асууж байна. 5 дугаар цахилгаан станц гэж ярих юм нь эрх өвлөө бодох хэрэгтэй. Одоо шатлын дутагдал хэд хүрчээд байгаа вэ Баатараа? Хамгийн их үедээ. За хамгийн их үедээ сая 200 мегаватт хүртэл зарлт хийлээ шүү дээ. Эрх өвөл 400 мегаватт болно. Ягаад гэвэл шинэ хүчин чадал орж ирэх. Бараг орж ирэхгүй зүгээр бага сагын байх л. Эрх өвөл 400 мегаваттын шатлын дутагдал үүсвэл инженертэй харьцуулах юм бол аюул болно шүү дээ. Тэгээ 5 дугаар захиргаан станц чинь эрх өвлөөс өмнө орж чадахгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр засгийн хамгийн түрүүнд бодож санаа зов шийдэх асуудал бол эрх өвлийнхэн 400 мегаваттын шатлын дутагдалыг яах вэ гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй. 5 дугаар захиргаанаас явдгаараа явна. Тэгтээ чи болоогүй. За 27 он гээд тэр юуг ярьчлаа тийм ээ баянгийн станцыг ярьчлаа. Энэ чинь дараагийн асуудал байхгүй. Одоо өнөөдөр хамгийн чухал асуудал бол өчтөр манай нэг инженер надад хэлсэн юм л байна. Эрх өвөл чи энээсээ илүү ностой байдал үүсэн шүү гэж. Дордох юм байна тийм үү? Тийм учраас би 5 дугаар станцын тухай үл ярих ш дургу байна. Юу гэж энэ нааж баригдахгүй юм уу? Баригдана шүү дээ. Би баригдахгүй гэж хэлээгүй шүү дээ. 5 дугаар станц чинь 3 жилийн дараах асуудал. 3 жил хүртлээр бид нар амьд байж чадах нь уу гэдэг асуудал ярьж шүү дээ. Гэхдээ одоо тэгээд 4 дугаар захиргаан багнуурч нүд анчих гэдэг шүү дээ. Яах юм бэ гэдэг. Гэхдээ би хэлж шүү дээ. Харин би ууралж шүү дээ. Чи шал дэмий юм асуугаад байдаг хэлэх гээд шүү. За яах юм бэ гэдэг. За нэгдүгээрт энэ нэг гарах нэг арга бол одоо энэ засгийн газар дээр өсөө нэг бүх юм мэддэг юм шиг ингээд байна. Эрчим хүчний зохицуулахаар одоо анхны дарганы сууж өнөөдөр хуультай бүрэн эрхтэй үн тарифыг өөрчлөх энэ хүрээндээ улс хүнээ хэрэглээд явах хэрэгтэй байхгүй юу? Би энийг саяхан би ерөнхий сайтаа уулзсан гот хэлсэн. Манай шир одоо үн тариф нэмэхгүй танаад хамаагүй тэр эрчим хүчний зохицуулахаар тэр шийдээд явдгийг. Нэг сард нэг 4 төгрөг юм 8 төгрөг нэмчих дээд нь.
Тэгэл 6 сард чинь 4 6 24 төгрөг нэмэх чинь. Одоо дуулаан сүйд болоод одоо ингээл пар тэдэн хувь мөнгө гэхэр чинь наач бүтэхгүй. Энэ хооронд эдний эрхийнхаа өрөөнд тэрийг явуулах гэж байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт эрх өвөл яхах 200 мегаватт дотно. Одоо бол 1800 байна. За эрх өвөл бид нэр улсаас нэг сэлэнгийн 70 малыг оруулвал нэг 70 мегаваттын л хүчин чадалтай. Цаана 130 мегаватт дотно. Яг л өсөн нэмж байгаа хэрэглэгч 12%. Айгуул их олон байшин барилга барих байлгүй. Тэгээ ингээ явна. Зүгээр эрх өвлөл энэ бөөрөлжтүүл давалдалгүй болох. Энэ сургамж аваа сая одоо газар дээр үзсэн ямар ч байсан болохооргүй. Гэхдээ хүчин чадал нэмэгдэхгүй. Ямар ч ингэ доголдохгүйгээр ажиллах байх гэж бодож байна. Тэгэхээр энэ 130 мегаваттын сэргээх зэрчим хүчийг одоо нар юм уу салхи юм уу яаралтай одоо бид нар батарейтай ингэж барих асуудал хийхгүй л үнэхээр одоо маш хурц асуудал тавьж шнаа чинь. Ирэх өвөл энэ жил үл яг одоо ингээд болсон болоогүй ингээд нэг юм үйл чинь дуусаачихгүй байна. Хязгаарлаад нэг юм дуусаагүй байна. Тэгээ эрг өвлийн асуудал энэ нар салхины асуудлыг яамын яралтай ингээд манай бас яам бол энийг ярьж байна л да бид нэр шуурхаа юун дээр ингээд энэ дээр л бэлтгэл хангаад явж байна. Чойржил сүрэн сайдад 1 сарын хугацаатай үр даалгавар өгч байна. 3 дугаар цахилгаан станц дээр 100 хоногийн хугацаатай үр даалгавар өгч байсан. Одоо 4 дугаар цахилгаан станц дээр 9 дугаар зух, 4 дугаар зух тэр экран холоонууд шүүрэлт өгөөд одоо 7 дугаар зуухны шүүрэлтийн ажил өнөдөр засвар явж байна. Ерөөсөө энэ өмнө нь аль сайдынхан жүгдийн тэр турбин генератийн хүчин чадлаа нэмэгдүүлээд котел зуухныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх болохоор котел зуухныхаа хүчин чадлыг шавхаж турбин генераторын хүчин чадалд хүргэж гад ингээд энэ экран холоонууд чинь дотордоо энэ деформацид ороод илэгдэлд ороод байгаа гэсэн дүгнэлт хийхэр юм билээ. Нямбатар даргатай хамтарч 5 дугаар цахилгаан станцын асуудлаа ярилт эхлүүл. Баахад дэсвчэр. За бодит бол яг л манай ахмад инженерүүд хэллээ. 26 он маш хүнд болно. 26 нөвөл 27 оны чирж хөвөл. За 27 онд бол мэдээж төрүүчийн том блок маань ороод ирнэ те. Баянгийн 330-ийн блок ороод ирнэ. Тэгвэл 30 он хүртэл харьцангуй гайгүй байж байгаа. Тэрнээс хойш дахиад л тогтолд орохоор. Тэг нь ерөнхий хит харагдаж байгаа юм. За нэн тэр өндөө бидэрт энэ 26-аас 27 оны үйл бас тулсан тоноглолтой явнаа. Тулсан тоноглолтой яваад хад цаана 130 инээс дутаад байна. Дор хэж тийм үү. Гэвч тулсан тоноглолтой явж байл нэг тоноглолт зогсонгууд одоо өнөөдрийн жишгээр 200 мегаватт алга болчихсон. Нийтдээ 300 гаруй мегаватт. За 300 гаруй мегаватт за бид нар 2 гига орчим хэрэглээ гэж бодъё. Үндсэндээ үндсэн хэрэглээний одоо нэг нийт хэрэглэгчдийн 20-30 орчим хувь нь байхгүй харанхуй болно гэсэн. Гэтэл бид нар өнөөдөр 10 хүрэхгүй хувийн хязгаарлахад ямар асуудал үүсэж байна те. Нэг хоёрт энэ ч нөгөө 21 дугаар зууны монголчуудын хэрэглээний шаардлага өндөр болчихж. Биднээсийн урд одоо түрүү манай гишүүн хэлсэн те дээрээ тасалдаг байсан гэдэг. Тэгэхэд ийм асуудал үүсдэггүй байсан. Тухайн үед бид чинь нэг 40 мегаватт хязгаарлал максимум хязгаарладаг байлаа 90 оны сүүлээр 2000 оны ихээр. Одоо бид 200 гаруй мегаватт хязгаарлаж байна. Хоёрт айгуул 400 хэмжээнд төрнө. 400-ийн хэмжээнд түрээд одооны төвшөнд иргэдийн тавьдаг шаардлага энэ хэвээрээ байх юм бол үндсэндээ гамшигын хэмжээнд очихоор төлөвлөл үүснэ. Тэгэхээр бид нар энд яралтад бэлдэх хэрэгтэй байна. Ядаж одоо энэ үнэ нэмэх хэрэгтэй. Үнэ нэмэх нэг талын муу талтай, нөгөө талын сайн талтай. Сайн тал нь юу гэвэл хүмүүсийн хэрэглээ хэмдэг сурах юм байна. Тийм ээ? Өндөр төлөхгүй тулд хэрэггүй юм одоо хүсэг одоо бид нар 1000 одоо та хэдэн хэрэглээ хэмнээч, хөрөгчийн унтраач, илүү гэрлүүдэ таслаач гэдэг байгаа боловч тэрийг хүлээж авч явах нь 10% байна. Мөнгөө нэмээд үнэтэй кармантай нэрд ирэх юм бол энэ маань 90% хүртэл өснө. За 10% нэмээд тансан хэрэглээтэй бас тасахгүй байх те. Тийх баг. Тэгэхээр энэ хоёр та бас юм чинь муу талтай, сайн талтай. За хизээ бид нар эрчим хүчний тусгаар тогтнолтой болох вэ? За энэ бол жоохон төвхтэй л асуулт. Ерөөсөө бид нэр шийдвэртэй зоримог үн ханшинд нь хэвийн болгоод ерөөсөө үн ханш тогтоод зохицуулах хороо яг бие дагаад асуудлаа шийддэг, сар болгон үнэ зохицуулаад явдаг болтол бидний эрчим хүчний бол бие даасан байдал төрөхгүй байх уу. Тэгээ яг нэгдүгürt нь үн ханшийн тогтуулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ арцсангуй энэ сүүлийн үед энэ өвчл дагмаа гэдэг энэ тархамл их үсүүдийн тухай тийм. Энэ бол богино хугацаанд айгүй хурдтай зүй юм хийж болох боломж байна. Хэрвээ одоо тархамл их үсвэр нарны батарейтэй их үсвэрийн тэр үнийн те одоо айтайхан шийдээд тэр эрхийг өгчих юм бол хүмүүс
ингээл ингээл хувьдаа хийгээл эхэлнэ шүү дээ. Тэгээ нэг амжилттай хэрэгжүүлээ гэх юм бол энийг бизнес болгох хэрэгтэй байхгүй. Тэгээ манай яам эрх мэдэл хүмүүсээс очиад асуухлаа бизнес болгож болохгүй. Тэгэх юм бол наа чи сүүрнэ. Бизнес болоогүй юм бол амжилтанд хүрдэггүй шүү дээ. Ер нь амжилт. Харин бизнес болгох чинь маш богино хугацаанд баг хүмүүс өөрсдөө хийчих واخ гэдэг асуудал. Ер нь бол ойрын хэдэн жилд нэлээд хэцүү дүр төрөх байгаа. Тэгээ энэ дүр төрөх чинь бүр 2020 18-9 оноос эхэлсэн шүү дээ. Энд хаа очиж цагаагаар аягүй айтайхан байгаад байсан тийм. Тэгээ ингээд яваад байсан. Ирэх үл яах вэ гэж бид байнга л ярьдаг байсан тийм. Тэгээ дэвшээ шүү дээ. Өдөрт бас эрхчлэлийг өвлийг ярьж ийн гэдэг чинь бид нар ч бас нэг тоодгол байлаа шүү дээ. Одоо эрчим хүч тусгаар тогтолтой болох вэ гэж асууж байна. Би хэлээ хугацааг. Тэгэхээр энэс өмнө би нэг юм хэлмээр байна. Яг гэвэл энэ телевизэн маш олон хүн үздэг учраас тэгэхээр эрчим хүчний хүндрэл бол зөвхөн манайд тохиолж байгаа юм биш. Дэлхийн олон орнд тохиолдог. Тэрвээ тухайн өндөр хөгжилтэй том улсууд тохиолдог. 2001 онд 2002-оос 2001 онд Америкийн нэгдсэн улс тохиолдсон. Энэ Калифорни мужи улсад тэгээд тэд нар энэ хүндрэлээс гарахын тулд 25 тэрбум доллар зарцуулж гарсан. Манай улсын төсөв эдийн засаг 12 тэрбум доллар шүү. За 2011 онд энэ хүндрэл бол Японд гарсан. Фукушимагийн цахилгаан станц, атомын цахилгаан станц дэлбэрч цунамигаас болоод тэр үед бол Японы засгийн газар ард түмэндээ хэлсэн баг. За ийм байгалийн гамшиг тохиолдлоо. Бид нар тасалт хязгаарлалтанд орно гэж. Энэ 4 жил үргэлжилсэн байхгүй да. Тэрнтэй адилхан одоо энэ сая өөрөө асуулаа. Энэ байдал хэд зэрэг үргэлжлэх юм бэ гэж асууж байна. Тэгэхээр энэ бол захилгааны хувьд бол 2027 оны 7 сар хүртэл үргэлжилнэ. Захилгааны хязгаарлалт бол би байна. Энэ арилахгүй. Тийм учраас захилгааны хязгаарлалтыг энэ спешиал үндэсний төв хизээ хаана хийх гэдэг олон түмэнд мэдэгдээд олон түмнийг таймнаар хүлээж аваад ажил амьдралаа зохицуулаад явах. Захилгааны хувьд бол ийм. Энэ гэхдээ би хувийнхаа лэмиг яриад байгаа шүү дээ. Би чинь нөгөө чөлөөт инженер учраас албаны хүн бол биш. Хоёрдугаар бол дулааны эрчим хүчний хувьд сая энэ хин ярьж энэ чухал да дулаан тест авчин бол дулаан шүү. Тест ав ашиглалтанд орсон өдрөөс дулааны одоо тусгай тогтнол бий болно эрчим хүчний. За энийг бол хотын захиргаа хотын нийт хийж байгаа шүү дээ тийм 2 жил гэж ярьж байгаа. За манай Яндангом сая 3 жил гэж ярьлаа. Тэгэхээр 2-оос 3 жилийн дараа дулааны хувьд бол одоо тусгай тогтнох нь 2027 оны улсын байрын дараа бол захиргааны хувьд бол тусгай тогтнолтой болох нэ гэж ингэж би хувьдаа үзэж байгаа дүү. Дорж ханчаараа тэгээ тэр нь болохгүй бол би эрчим хүчний салбараас бүр явлаа мовгүй. Одоо ерөөс нь эрчим хүчээс жил болгон л ярина. Тэгээл дарга сайднэр нь ерөөсөө тоодгүй. Тэгээд би хэлээд дээ шүү дээ. Соёлын яамнаас нэг дахин бага мөнгө өгчхөөр чинь одоо энэ манай энэ сайд чойжсруу гэдэг чинь 3 удаа сонгогдоод яах нэг юм жижиг мөнгө өгчөө тэр том станцыг засах гэдэг нөгөөх нь гэдэг яах юм бэ? Өөрөөс мөнгө гаргах юм бол ер нь чинь чадахгүй шүү дээ. Танай салбар яагаад юм бага мөнгө одоо аваад байна? Харин сайд чи эмхтэн хүн байх хэрэгтэй юм уу? Энэ манай сайд нэгдүгürt мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Хоёрдугаар дулааны захиргааны стандад ажиллаж байсан станцаа мэддэг хүн болох хэрэгтэй. Хоёр том шаардлагыг тавьчих юм чинь. Хоёрдугаар болохоор одоо манай энэ дарга сайдаар хойтон ахаад л үйл болно. Тэгэхээр одоо энэ жилийн төсөвч одоо 8 сар тодорхой болно. Жилийн төсөв гаргахдаа эрчим хүчний яамыг 1 номерт тавиад одоо нэг эрчим хүчний салбар чинь сая Батцэрэг бол ярьж байлаа шүү дээ. Манай эрчим хүчний Батцэрэг. Одоо бид нэр төсвөөс гадна их засвар янз бүрийн урсгал засвар хийхэд 700 тэрбум төгрөг хэрэгтэй байна. 700 тэрбум хэрэгтэй өгчих юм бол бид нэр нэг шаардлагатай урсгал засвараад хийчих гэдэг. Их засвар биш байхгүй юу? Урсгал засварын дотор нь 2 ангилдаг. Дулааны экспресс. За их засварыг тэр чигтэн шинжилнэ. Урсгал засвар гэдэг нь энэ цорхоог онгорхоо цорхоог л нөхнө. Нөгөө онгорхоо цорхоог л нөхөх гэдэг нь яавас гэж. Тэгэнгუთ төр засагт мөнгө байгаа, маш их мөнгө байгаа. Тэр мөнгөө зөв хуваарлаа дарга сайднаар маань одоо эрчим хүчиндээ анхаарал тавихгүй бол одоо юу гэдэг онцгой байдлыг ингэдэг үстэй өвөл 100 болохлоор малцдад аваач мөнгө өгдөг л үсттэй.
энэ чинь адилхан зуд болоод байна шүү дээ. Монгол сайн малчнаа авч штэ. Тий. Тэгэхээр одоо ерөөсөө эрчим хүчний салбартаа нэм тэргүүн тавиад одоо энэ төсөв батлахтаа тэр 700 тэрбум төгрөгийг үндсэн эрчим хүчний яамны жилийн төсвөөс гадна засварын мөнгөтэй 700 тэрбум төгрөгийг өгчөөч. Тэгвэл хойтон өвлийн Т3 4 энэ стандарт ч нэг жоохон урсгал засвараа хийчих гээд байгаа юм шиг байна л. За одоо нэг чухал сэдв ярина найзуудаа. Сэргээгт эрчим хүчний талаар ярих гэдэг. Одоо ингээд сар болгон байрны мөнгөн дээр цахилгааны мөнгө дээр нэг хятадсан дээр сэргээгт эрчим хүчний гэдэг нэг мөнгө аваад байгаа. Тэгэхээр одоо би ингэж ойлгоод байна шүү дээ. Миний хэрэгжилж байгаа энэ цахилгаан дотор тодорхой хэмжээний хувийн сэргээгт эрчим хүчнээс орж иж гэж би ойлгоод байгаа. Эсвэл буруу юу? Зарим нь болохоор ерөөсөө тийм эрчим хүч байхгүй. Наа чи одоо ингээд баг танад толгой эргүүлээд илүү бичиж байгаа ч гэдэг юм уу те. Тэгээ одоо нөгөө чинь энэ маань өөрөө яг өнөөдрийг бодит өртөх нь яг ямар байгаа юм. Одоо байрны мөнгөн дээр бичээд байгаа одоо тэр 11 цент нь одоо яг бодит яг зах зээлийн ханшин яг мөн үү? Нэг хоёрдугаарт бид одоо ингээд яг энэ сэргээгт эрчим хүчээр одоо яг ямар эрчим хүч гаргаж авах вэ? Энэ дулаан гаргаж авах уу? Би ойлгохдоо бол одоо нар салхин усчин бол ерөнхийдөө нэг энэ тог цахилгааныг гаргаад авах шүү. Яг одоо бидний энэ одоо энэ хамгийн өвлийн үйлс чухал байгаа энэ дулааныг энэ сэргээгт чинь гаргаж чадах уу гэдэгт л эргэлзээд байна л да. Мэргэжлийн бус учраас та зураас асууж байгаа. Энэ хоёр асуултыг хариулаад өгөөч. За яг өөрийнхөө жишээн дээр ирчих. Манай цуслан 2 халаагчтай. Цахилгаан халаагч. Тэгтээ нөгөө дулаанаа нөөцлөдөг халаагч гэдэг дотроо. Одоо тэр 3.2 кВт-ийн халаагч бол дотроо 108 кг тоосхтой. Нөгөөх нь арай жаахан бага. Тэгээ эхлээд нэг 3 хоног тасралтгүй залгадгийг. Тэгээ нэг 700 г хүртэл алждаг байхгүй юу. Тэрнээс хойш бол одоо шөнийн багцаалын үеэр бол халаагаад өдөр нь тасчих болж байгаа. За яг бол оршил тэгээд нэг 12 цаг энэ тасалж үтсэлтэй. Тэгтэл ерөнхийдөө бол нэг 400-500 градустай байгаад байгаа байхгүй тэр чинь. За яг 24 цаг болох юм бол нэг 150 мм хүрэх юм шиг байна лээ. Тэгэхээр одоо саяны асуусан юмны чинь хариулт тийм ээ. Сэргээгдэхээр ягаад сэргээгдэх гэхээр би энэ жил нөгөө нодны би чинь 24 оны сүүлчээр ганжуур үтээр чинь эрчим хүчний үн нэмэх хэвээр энэ төргээл энэ тэндгүү зөндөө гашгч явсаар байгаад үн нэмүүлээд 25 оны 1 сард манай Цуслангийн байрны цахилгааны төлөв гарсан чинь би чинь ер нь юу хийж байгаа гэж нөгөө бог тангийн номдор гардаг шиг тийм над боддоо. Тэгээд асуудлаа шийдэхийн тулд нөгөө нарны систем тавихгүй юу. Тэгээ нарны систем тавиад тэрийг ашиглаад заавал шөнийн хөнгөлтөхгүйгээр өдөр ч гэсэн нар тавьд нөгөөдгөө бас халааж температурд нь өргөд ингээд халаалтаа шийдэж байгаа. Хоёрдугаарт миний одоо цахилгааны төлбөр үн нэмэхээс өмнөх цахилгааныхаа төлбөрөөс баг гарч байгаа. Тэгэхээр одоо би чинь бол гоё байдалд амьдарч байгаа юм болж хөрөх гэдэг байхгүй. Тэгэхээр энэ системийг би яриад л байгаа. Улаанбаатар хотод 400 мянган айлд, ядаж нэг 100 мянган айлд ийм болох юмсан. Тэгэхээр түрүүн 5 дугаар цахилгаан станц гэсэн шүү дээ. Тэгэхээр тэрэнд бол их том мөнгө зарцуулаад нь л. Ерөн засаг мөнгөнийхөө болцоог харж агаад 100 мянган айлыг за зээлийн байдлаар ч юм уу юугаар ч юм. Яг тэгвэл гэр хоолойн чинь яг одоо мөнгө гаргаад ийм тавьчих бас чадaltaй айл хэд байна вэ? Ингээд нэг програм хөтөлбөр хэрэгжүүлчих юм бол энэ нөгөө энэ эргэжлийн нөгөө юунд бас нэмэр болох юм болов уу гэж. 100 мянган айл нэг айл нь 5 кВт гэдэг 50 мегаватт болж байна тийм үү? Гэх мэтлэн гэр. За боломжтой. Нэг гаргалгаа болж магадгүй юм уу энэ нар салхич. Би тэгэж ойлгож байгаа байхгүй. За. Салхил бас яахан хэцүү. Зүгээр наруул найдвартай шүү дээ Монгол. За. Сэргээгт хөргөжлээ. Тий, ер нь бол одоо 100 мянган нарны айлгал хөдөөгийн малчч одоо тэр дөнгөж гэрэлтэй байсан одоо юу вэ? Одоо угаалтын машин, телевизэр тийм ээ. Хөлдөөгчтэй болчихлоо шүү дээ одоо энийг хөгжөөд. Тэр шиг яг одоо саяны Яндагомбын хэлдгээр бол энэ 100 мянган айлын одоо нарны эрчим хүчгээ батарейтай ингээ хийчихвэл зүг. Энэ сэргээгт эрчим хүч дэлхийн нийтээр л одоо тэр чинь яриад байна шүү дээ. Бид нар одоо тэрийг хизээч тэрэнд бол жишгтвэл үгүйгээж хүссэн үсээгүй бид нар энэ рүү орно. Тийм учраас одоо бид нар тэрийг үүсгэж байх явлаа. Би одоо энэ эрчим хүчний яам дээрээ олон одоо эрчим энэ сэргээгт эрчим хүчнийг бол шийдвэрлэж өгөөгүй ингээд тэг гацаа болоо явсан шүү дээ. Тэгээ одоо бол харин нэг юм тэр учралын тэр яриад одоо бол одоо тэрний эсрэг дуурах хүн бол инженер техникийн яамны усуд байхгүй болсон байл.
Тэгээ би энэ бол одоо ашгүй нэг юу руугаа нэг явханд нэг жүгшрээд явхандэ гэж бодож байгаа. Тэр үнэхээр юм бас одоо нэг халгаа эцэн тийм ингээд зөрөөл ингээд байдаг хүмүүс нь оруулж ирээд ингээд хээ бүтээ ингээд ингээд яваад байдаг. Эний шинэ одоо диспетчер хүнчний төвтэй гэрээ байгуулсан байдаг. Тэгээд энэ дэр яамных нэг заа гэсэн бичгээ өгөхгүй ингээд холио бат хийж ялж шүү дээ одоо манай. Яг иймэрхүү байдлаар одоо бүр гайхаж л байлаа одоо тэгээд тэр чинь миний зөвлөх л болохоос би ямар шийдвэр гаргах ч биш. Бид нар ингээд хуучинтайгаа ноцолтоод үр дүн гарахгүй юм байна. Тоног төхөөрөмжж байхгүй болцсон. Одоо ингээд энийг сайжруулах гэхлээр зөвхөн Оросын холбооны усаас аавна гэдэг. Оросын холбооны усад тэр үйлдвэрлэл байхгүй болцсон. Бид нар зориулаа. Тэгээд тэрийг ингээд авъя гэхлээр 3-5 дахин л үнэтэй байгаад байдаг. Тийм болохоор бид нар богино хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ийм эрчим хүчлэгээ орё гэд тэр нь бол нар салхины асар их эрчим хүч байна гэдгээ бүгдээрээ яриад богино хугацаанд энэ эрчим хүчний үйлдвэрлэлийг хийх боломжтой байхгүй. Ингээд би бол мэдгдлээсэн та нар бол санаж байгаа бах. Ямар ч гэсэн 2028 он гэхэд Монгол улс эрчим хүчний бие даасан байдалтай байж чаднаа. Бид нар өөрсдөө тусдаа дараад тэгээд цаашаа мөн ингээд экспорт хийх энэ боломжийг бий болгоно гэдгийг бол илэрхийлсэн. Энэ дээр байр суурин дээр бол байгаа. Сэргээгт эрчим хүчний хувьд бол Монгол улс маш том амбицтай оролцож байгаа шүү дээ. 20 оны түвшинд нийт эрчим хүчний 20% сэргээгт байна гэдэг. Ууцаа. Энэ маань үндсэндээ бид нар хүрсэн. Одоо нийт суурилсан чадлын 17-8 орчим хувь сэргээгт эрчим хүч эзэлж байна. Харамсалтай нөгөө сэргээгт эрчим хүчний доктортой бус байдаас хамаарат нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүч нь одоо 9 орчим хувьд байна. 30 онкод бид нар 30% сэргээгт эрчим байна гэж амбиц тавьчихсан. Энэ бол нөгөө том эрчим хүчний хувьд. Бүтэн чадлын 30 байна. Энэ том эрчим хүчний хувьд. Зүгээр хулаад дулааны хувьд нөгөө бага эрчим хүч гэж ярьдаг тий. Оросоор бол одоо энэ гомгоо сайн мэдэх бах. Болшой энергетика, мала энергетика гэдэг. Бид нар бол болшой талтай хүмүүс. Өөрөөр том системийн хэмжээнд ярьж ирдэг. Бага эрчим хүчний салбарын хувьд бол тэр дулаацуулгын асуудал одоо энэ гомгоо маш гоё жишээ хэлж байна тий. Энэ дээр бол энэ сэргээгт эрчим хүчийг дулаацуулаад ашиглаж болж байгаа технологи сүйдүүд асар хурдтай хөгжиж байна. Ялангуяа урдлын хөршийн юм маш их байна тийм. Энэ маань тодорхой хэмжээний орон сарын хэрэглээг багасгах чинь тийм ээ. Буцаагаад нийлүүлж чинь тийм. Инхээр ямар нэг хэмжээгээр бол том эрчим хүчтэй нэлээд томоохон нөлөө үзүүлнэ л гэж. За сэргээгт эрчимдээ хэлэхэд бол нэг хэсэг ч одоо манай Монголын эрчим хүчний систем зөвхөн сэргээгтээс болоод сүрээд балраад болохоо байсан шүү дээ. 5-6 жил одоо зургтай ярьдаг хүн болгол за энэ сэргээгтээс болоод ерөөсө бүх юм болохгүй. Ерөөсөө энэ сэргээгтийг хамаг мөнгө аваа явцдаг гэдгсэн мөртлөө энэ тэгээ яг хоо ингээд харахад тийм юм шиг байгаа юм л да тийм юм шиг харагдаж байгаа. Эний учир шалтгаан нь юу вэ гэхээр хаа очиж сэргээгтийн компаниуд дандаа хувийн хвшлийн хөнгө оруулдаг компани бизнес ашигын төлөө хувийн хвшлийн яг эрүүл тогтолцоотой явж байгаа байхгүй. Нөгөө талд нь жишээд байгаа нөгөө хямдхан гэдэг байгаа 4-р станц яг үнэндээ хямдхан юм уу гэдэг айгүй том асуулт юм байна. Энийн яг бодит юмныг бид нэр яг хинч мэдэхгүй байгаа шүү дээ үнэндээ. Яг хэдэн төгрөгөөр үйлдвэрлээд байгаа юм бэ гэдэг. Энэ нь бүр уурхаагаас эхлээл явдаг шүү дээ. Уурхаа төмөр замдаа бүр гинжин хэлэхээ тий. Тэгээ айгүй олон хүн ажилтдаг. Тэгээ тэр хүмүүсийн салхин яг үнэндээ байгаагаа ч юм уу тий. Зохио төсөндөө байна уу юу бүүн том асуулт юм байна. Тэгээ яг тэр хямдхан байгаа юм уу? Яг хямдхан юм уу гэдэг чинь айгүй том асуулт байхгүй. Яг хуу шууд иргэн ингээд төлж байгаа нь хямдхан л да. Тэгвэл тэр зөрөө мөнгөний хэн төлөөд байгаа? Төр төлж. Төр гэдэг чинь юу? Эдгээр биднээс шүү дээ. Татвараа өөр юм аа буцаад бид. Ялгаагүй бид нар төлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ингээд хэлж байгаа юм жоохон тийм байна. Тэгээ яг эхлээд сэргээгт жоохон үнэтэй байсан. Сүүлийн үед технологийн үнэн нь асар хурдтай унж байгаа. Ялангуяа наар бол бүр шулуун шугамар унж байгаа. Бүр 10 дахин сүүлийн 10 жилийн турш 10 дахин унж байгаа. Одоо бол аюух өрсөлдөх чадвартай болсон. Тэгэхээр аюух одоо сүүлийн үед батарейны үнэ бас их унж байна. Энэ хоёрын хослол одоо ингээд их шинэ хувьсгал авчих нэ гэсэн хүлээлт бий болчихлоо. Энэ хоёрыг хослуулаад хийхэд бол нөгөө тогтворгүй байдал технологийн тэр сул талуудыг нөхөх болцоо үүсэж байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ дээр бол ирээдүйн их сайхан харагдаж байна. Гэхдээ яг сэргээгт эрчим хүчний хамгийн сул тал нь нөгөө анхны хөнгө бол аягүй өндөр шатдаг. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн одоо тэрнийг нь ямар нэгэн байдлаар тий бодлогоор ч юм уу банкар ч юм ногоон зээлэр ч юм мэдгүй ямар нэгэн аргаар тэрний хөдөлгөөд өгчих юм бол хүмүүс аяндаа ингээд заавалчгүй энэ төвийн өндөр потенциалтай юм халаалтын системд бид нар байх хэрэгтэй ч юм уу те одоо байгаа нь тэр чигээр үлдэнтэй те
За тэгэхээр сая бол ийм асуулт асуусан. Нар салхины захиргааны станц дулаан гаргад юм уу гэж те. За энийг бол манай Яндангон бас сая ярьлаа. Ахуйн хэрэглээнд бол хэрэгжилж болно. Айл өрх те. 100 мянган нарны гэрэл гэж хөтөлбөр одоо манай их хурлын гишүүн инхтдэг санаачлаад улсын хурлын дарга учрал дэмжээд ингэ явж байгаа. Тэгээ манай Яндангон одоо бусд олон инженерүүд энэний одоо үлгэр жишээ болоод ингэ явж. Энэ бол ахуй хүрээнд. Түүнээс одоо 3 дүүр захлагаасан чинь тийм их хэмжээний дулаан гаргахгүй шүү дээ. Бол биш юм биш үү? Тийм гаргахгүй. Тэгээ энэтэй холбоотой нэг юм хэлмээр байна. Одоо ингээд эрчим хүчийг бүх хүн мундаг мэддэг болчихжээ. Бүгд одоо эрчим хүчээр тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй. Одоо энэ анар гэдэг их хурлын гишүүн байд юм байна л да. Сая хин ярьлаа, бавуу ярьлаа. Нэг хэсэг сэргээтгэх эрчим хүчийг доош нь хийдэг байсан. Одоо тэгсэн сэргээтгэх эрчим хүчийг дээш нь хийж ингэж ярьдаг болж байна. Хамаагүй энэ хараа эрчим хүчний хараат байдлыг нэгэн жилийн ганцхан жилийн дотор сэргээтгэх эрчим хүчээр шийдэх боломжтой гэж чи одоо юу гэсэн үг? Ганцхан жилийн дотор сэргээтгэх эрчим хүчээр эрчим хүчний хараат байдлыг шийднэ гэд их хурлын гишүүн одоо энэ ингэж ярьж байна. Санаа салбарын биш шүү дээ. Харилцаа холбооны унаач. Тийм мэдэхгүй ингэж хамаагүй бурж болохгүй шүү дээ. Тэгж ярих юм бол бүгд холбооны бүгд Герман улс бол нийт одоо эрчим хүчнийхээ 50% сэргээтгэх эрчим хүчээр гаргадаг байхгүй. Өндөр үнэтэй холбооны одоо бүгд Герман улсын канцлер саяхан хэлсэн шүү дээ. Бид нар энийг одоо хэтэрхий их хөгжүүлчихжээ. Буруу байж одоо атомын захиргааны станцаа сэргээ, нүүрсний захиргааны станцаа сэргээ гэж ярьж байгаа. Тэгээ би энэтэй холбогдуулаад энэ одоо хамаагүй ингэж мэдэм хийж цуурч ярьдгаа одоо зарим хүмүүс болмоор байна л гэж хэлмээр. За сэргээгдэх бол 3 төрөл байгаа юм Монголд. Усан захиргааны станц, нарны, салхины. Монголд хамгийн ашигтай нь усан захиргааны станц. Усан захиргааны станц бол өвөл 100 аль ч үед нь ажилладаг. Өвөл бол дамаа бүр усны төвшин бүр ихсчдэг, уусалт байхгүй учраас. Тэгэхээр бид нэр усан захиргааны станцд анхаарал тавиад усан захиргааны станцаа барих хэрэгтэй. Нөгөө нар салхи хоёр чинь нэг ийм дутагдaltaй талтай юм нэ. Монголд чинь өвөл нар байхгүй болчихдог. Нөгөө нэг бидний хүсээд байгаа нөгөө тэр эрчим хүч яг өвөл нар байхгүй. Нөгөө нарны гаргадаг нь бага. Тэгсэн хэрнээ тэр 50 бэх сайд ярьж ирсэн шүү дээ. Одоо энэ сэргээгдэх эрчим хүч нийлүүлж байгаа нийт хувийн 50 бэхийн сайдын хувьд 7-8% эзэлж байгаа хэрнээ нийт борлуулалтын мөнгөний 30% аваа явчихад байна. Дулааны захиргааны станцаас маш хөртөг өндөр байна. Тэгээ угаасаа анхнаасаа тэр үед үнэтэй багт нь улс төрийн шахаар улс төрч шахацсан байдаг. Тэгвэл тэгж болохгүй шүү дээ. Хоёрдугаар болохоор энэ айлуудад сайн гэдэг юм. Тэр нэг айл биш тийм ээ. Нэг одоо гэр хороолд байгаа айл өөр дөрөө тавихад 60-70 сая төгрөгийн үнэтэй болчиход байгаа. Сэргээгдэхийн нар сатгч нь өөрөө. Тэгээд тэр нарны батарей гол нь тэрэнд 60-70 сая төгрөгийн хамгийн их үнэ аваад байгаа инвестор нөгөө өдөр нь тогоо хоригдлуучаад орой яг бидний нэг оргил ачаал одоо 6 цагаас 9 цагийн хооронд 9 10 цагийн нэг оргил ачаалын үед яг тэр нар сатгч байхгүй болчиход байгаа байхгүй. За ер нь цаг баг болсон. Одоо та хэд маань мэрэгжлийн өвчнөр рүү орлоо. За цаг дууссан зөө. Тэгэхдээ би та 6-гийн хэвлэлд өгчээсэн нэг яриануудаас асуултаа асуугаа та хэд богино хариулаарай зөө. Болж өгвөл нэг ганцаас өгүүлээр хариулчих. Тэгээ ер нь хилцүүлэг дуусч байгаа шүү дээ. Та нар ч бас нилээ намайг яриулахгүй шинжтэй. Босхгүй шүү. Манай тонох гэдэг юм яах гэдэг юм тий. За цэнгэл зөвлөх. Саяхан оны өмнө санагдаж байна. Эрчим хүчний яамны удирдлагуудад энэ дулаан хангамжийн тухай хуулийн төслийг одоо танилцуулсан гэдэг маш богино. Энэ хууль маань хизээ батлагдах чинь их хурлаар хизээ орох юм. Хэр зэрэг явж байгаа нь бас мэддэхгүй. Энэ бол одоо хуулийг бол цахилгааны дулааны гэж хоёр задлаж байгаа юм байлээ. Энэ ч бас зүйтэй байх. Манайх юм дулааны гэж тусдаа хууль байсан биш. Тэгэхээр энэ дээр бол бас тэр Австри мастерд байсан тэр суралцсан учраас ингэцэг гişүн нэлээд одоо цаг энтер гаргаж ингэж явсан байлээ. Энэ нь бол тэгээд одоо ингэ хэлцэгдэх бах энэ хаврын чуулганд л орж ирэх болов гэж горьдож байна. Ер нь эрчим хүчний суур одоо эрчим хүчний салбар учраас бусад салбаруудаас нэн тэргүүнд хөрөнгө мөнгөний тавьж өгөөч гэдэг асуудыг л энэ дашимны хэлчмээр ер нь бол. За тэргүүн эйжент. За Яндангон инженер эрчим хүчний салбарыг одоо хүнд байдалд оруулсан гол буруут нь үе үеийн ерөнхий сайд гэдэг. Түрүүн санжийн байрч орж байгаа байх та тийм. Орно шүү дээ. За яриараа маш тавчхан. Гэхдээ ер нь эрчим хүчний салбарыг зүгээр одоо геополитик утгаар нь ойлгол энэ дэлхий дээр болсон бүх дайнууд чинь эрчим хүчний нөөцийн төлөө дайн байхгүй. Тэгэхээр ямар ч ерөнхий сайд хамгийн түрүүнд
энэ эрчим хүчний асуудлыг нэлээд том задлан шинжилгээ хийх ёстой. Тэгээд дүгнэлт хийгээд эн чинь тэргүүлэх салбар байхгүй. Тэгэхдээ манай чинь тэргүүлэх сүүлдэх салбар болсон байна шүү дээ. Тэр энэ өгвөл одоо хэвээр их шүү дээ. Хэвээр хүчинтэй байгаа юм. Хүчинтэй байна. За зөнчтэй өнгөрсөн ус хичнээн ерөнхий сайдтай үлээ 90 оноос хойш чинь тий. За Ганжуур та ингэж яриа өгсөн байна тий. Би үн тариф нэмснийхээ төлөө ажлаасаа халагдсан хүн гэж байгаа байхгүй. Энэ юу болсон юм бэ? Маш товчхон. Яг уу би 2008 оны 8 онд сонгуулийн дараа сонгуулийн маргааш өдөр штэ. Ерөөсөө үн тариф ингээд нэмэхээр болохгүй байсан байхгүй юу? Тийм учраас сонгуулийн дараах өдрийг сонгож аваад энэ нөгөө хин одоо сонгуульд ялахыг мэдэхгүй штэ. Би тэгж тайлбарлах гээд байгаа байхгүй юу? Наад руу дайрахаар нь тэгээд сонгуулийн маргааш өдөр үн тариф 30% нэмсэн. Хамгийн их хэмжээнд нэмсэн. 53 төгрөг байсан тэр үед. Энийг 15 төгрөгөөр нэмээд 68% болгосон. 68 төгрөг болохгүй 1 кВт цагийн. Тэгээд тэрнээс болоод тэр үеийн одоо эрчим хүчний сайтай муудалцаад тэгээд тэрний дараа одоо намайг өмчөдөө ажиллаж харсан ийм юм л та. Диспетчер. За энэ нөвөл энэ тэ захиргааны хэрэглэгчдийн тийм ээ 1800 мегаватт одоо хүрэхэд ямар ч хязгаарлалт дасалтгүйгээр хэрэглээг одоо давна гэж төлөвлөсөн гэж байгаа юм тий. Тэгээд одоо яг нөгөө та мэдчихэж байгаа тий. Нэг сард маш хүндэл байна л та. Тэгээд тааж өөрөө тэр заримд нь буруудаа заримд нь настай тэгэл яхааргаа аваад гарч байгаа. Бид нэр 1800 киловатт хүрнэ гэж төлөвлөсөн. Тэр маань ямар ч доголд саалгүй юм шүү дээ. Гэтэл сая маань доголдлоо тий. Бөөрөлжөөд маань бидний таасаг доголдлоо. Дөрөв дээр аваараа доголдлоо. Тэгээ биднээс өгүүлдвэрч чадах хангах чад хэмжээ нь 1700-аас буугаад ирсэн. За өнөөдөр нөхцөлд 1650 хвцээ байна. Тэрнээс илүү гарсан хязгаарлаж байна. Өөрөөр ямар ч бэлтгэл тооцоолыг бид нар явахаар төлөвлөсөн. Ачааллыг бид нар 1800 хөрөнгө тооцсон. 1800 дотроо бид хязгаарлалт хийхгүй. За бидний төлөвлөснөөр одоо сая бол өнгөрсөн 19-нд 1803 мегаватт өрсөн. За тооцооны алдааны 3 мегаваттаар зөрсөн л байхгүй тий. Гэтэ эх хөвөл илүү л нарийн гаргах. Эх хөвөл одоо 1952 хүрнэ гэдэг одоогоор таацлаад байж байна. За доктор эрчим хүчний салбарыг илүү нээлттэй болгох шаардлага тулгарч байна гэдэг. Нээлттэй гэдэг нь одоо нөгөө нэг түрүүний ярьсан сэдвүүтэй. Манай салбарын мэдээлж бүр хаалттай айгүй төвхтэй. Би өөрөө нэг судлаач маягийн тий тооцоо айгүй хийдэг эрчим хүчний салбарын төлөвлөлтийн ирээдүйн загварчлалт хийдэг л дээ. Тэгээ тоо мэдээлэл болоход айгүй төвхтэй. Юу н айгүй нууц. Тэгээ одоо салбарын мэдэн ингээд бүгд нууц юм бол энэ чи яаж төлөвлөх юм чи бидний яаж хөгжих юм бэ гэдэг санаа л. За юу танихыг би бэлдэг. Яагаад гэвэл та 24 оны 9 сард манай Чингэлтэй дүүргийн 4-р хорооноос та энэ дүүргийн эрдэнэ төлөөлөгчдийн хуралдаа сонгогдсон байгаа. Та өөрөө захиргааны инженер докторант хүн тий. Тэгээ одоо өнөөдөр ингээд яг биднийг энэ хилцүүлгийг хийж яхад энэ урт цагаан тогны хязгаарлалт орох байсан байхгүй. Ер нь баг орж байгаа тий. Ер нь ороочгүй ирсэн хамгийн гол нь. Одоо л баг орох гээд яг аргагүй орж ин. Тэгээд тэрэнд одоо эрчим хүчтэй төлөөлөө сууж байгаа юм. Тэгээд энэ хорооныхоо хүмүүст ер нь юу гэж хэлмээр вэ? Ер нь дасраад авах уу? Та хэд маань ер нь бас хэлэх мэлгүүгээ уламжилж байгаа үү те? Зөвхөн та хэд манаас энэ чинь иргэдийн дуу болол улсын зууж байгаа шүү дээ те. За хөрвүүлээрэй те. За ерөнхий сайдтай сайн хэлээрээ. Манай эрчим хүчний салбарыг 1 номерт тавьж одоо 26 оны одоо энэ ямар төсөв байна? Төсөв дээр хамгийн өндөр дүүнийг тавьж ивэж эхний ээлжинд одоо захиргаан түгээх, дамжуулах, станцуудад тэр урсгал засварынхын мөнгийг л яг тэр эрчим хүчний яамных тэр мөнгийг олгочвол нэг жилдээ бол гаргах л баг. Гэтэл миний одоо эрчим хүчний яамыг жижигээр бодоод соёлын яамнаас нэг дахин бага мөнгө тавьж шít. Соёлын яам чи юу юм гэхээр ажиллаж байгаа хүмүүний ч бод байрлал байгууламжийн бод тоног төхөөрөмжийн бод тестүүрийн гадаа үүдэндээ байгаа нэг мө түүц байхгүй тэр чинь. За цаг дууссан. За одоо яа. Яндангов инженерист эхэлсэн учраас одоо уруугаар явчих те. Өнөөдрийнхөө хэдүүлэн энэ эрчим хүчний асуудлаар хийсэн хэлцүүлгийн дүгнээд нэг өгүүлбэр хэлээд дуусъя гэж бодож байгаа маа. Тэгээд докторант буян тогтох. За манай эрчим хүчний салбар бол үнэхээр хүнд хэцүү байдалд аваа. Сүүлийн 10 гаруй жил орж байгаа асуудал бол зөвхөн дулааны засалгын станцын тоог нэмээг өгөөс болж байгаа. Одоо тэгээ өөрийнхөө хөрөнгөөр улс барихад мөнгө байхгүй мэж хувийн хвшлүүдэд нээлттэй зарлаа. Та нар хүссэн хэмжээгээр дулааны засалгын станцаа бариа бид нар дэмжээд өгье гэж санал тавихад одоо энэ хувийн компаниуд чинь тэр өөрсдөө бариад эхэлчлээ. Эрчим хүчний либералчдыг гэж яриад байгаа нь ерөөсөө эрчим хүчний одоо үйлдвэрлэгч байгууллагуудыг либералчдад хувьд гаргаад хувьд шүлэг өгч юм. Эдгээр өөрсдөө хувийн компаниуд бариад эхлэн үнийн жорн чөлөөлөд өгч хэрэгтэй. Ингэсний дараагаар бол бид нар айх юмгүй бол. За
Зөвлөх инженер Ганжуур. За одоо хамгийн түрүү нэгдүгээр хийх ажил бол дөрөвдүгээр захиргааны станц дээр бэлтгэл зуухтай болох хэрэгтэй байна. Тэр яригдаад байгаа 9-р зууханд хэрэгтэй 90 сая төгрөгийг 90 сая долларын асуудлыг засгийн газар одоо ерөнхий сайд Зандан шадар шийдээд өгөөсэй гэж би хүсэж байна. За баярлалаа. Доктор Бавууд орж. За өнөөдрийн тулгараад байгаа хүндрэл бол том хүндрэлээ. Гэхдээ энэ богино хугацааны асуудал. Бид нар энийг аль болох богинохон байлгахын тулд урт хугацаанд төлөвлөлттэй шинжилгээ ухаанч байяа л гэдэг асуудал. Диспетчер Баатар. За одоо бид нар яг одоо шатны хамгийн бүх боломжтой хэмжээгээр явж байна. Одоо бидэд яаралтай шинэ их усэр хэрэгтэй. Доор 400 мегаваттын суур уранд ажилладаг дулааны цэцгэлтгаан станд нэгэн аралтай хэрэгтэй бол байна. Одоо салбар дээр одоо таны гэрэлтэй болохын тулд таны дулаантай байлгахын тулд хоногт одоо 2500 хүн ажиллаж байна. За аваар саатлах гарсан үед энэ тоом нь 100000 хүртэл өсөж байна. Өсдгөө. Тэгэхээр энэ салбар дээр асар олон үнийн хөдөлмөрөөр одоо энэ чичим өвч маань бий болж байгаа гэдэг эрхэм та бүгд сайн ойлгосоо гэж хүсэж байна. Сайдын зөвлөх Цэнгэл. За ер нь нийт ард иргэд маань бас энийг сайн ойлгоосоо гэж бодож байна. Үнэхээр энэ одоо энэ хүнд бэрх бөөрөлжөө шинэ станцлагдж байна. Тэн дээр ажиллаж байгаа тэр хүн хүчний байдал, тэрийг одоо өдөр шөнөгөө одоо нүдэж байгаа энэ асуудлыг харсан хэн болгоч гэсэн эрчим хүч ийм их үнээр олддог юм уу гэдгийг мэдээсээ өнөөдөр үнэхээр үн тарифын асуудлыг шийдэхгүй юм бол энэгээд 30 жил олигтойхон 20-50-аас үүссэн үйл ингээд цаашдаа улам хэцүү болно. Насжилт хамгийн бага бүх станцууд бол 40 жил ажилласан байгаа. 40-оос дээш одоо ажиллаа явж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнд бол ард иргэд маань бэлэн байгаасай. Яг одоо нэг нүгөө нуух юмгүйгээр одоо ил тод манай одоо эрчим хүчний салбарын байгаа юм ард иргэд ойлгуулах хэрэгтэй л гэж бодож байна. Зөвлөх инженер Яндон Гомб. Би бол Зандан шатрын ерөнхий сайд зориулаад ганцхан юм хэлчмээр байгаа. Одоо богино хугацааны асуудлыг шийдэхин тулд богино зайн 100 м-ийн гүйлтийг маш урдан ирээс рекорд эвдээс дөрвчийн нөхдөөтэй харьцуулахад тэгээд энэ ташрамд бас тэр холын зай марафон гүйлтийн асуудлыг мартаж болохгүй эхлүүлээсэ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр хэлсүүл хүрэлцэн ирсэн та 6-аа талархлаа илэрхийлээ тийм ээ. Бас хүмүүс бас нэлээд цаг үеийн асуудлаараас шуурхай ярих сэдв байсан болов уу гэж бодож байна. Тэгээд туу Монгол улс маань бас эрчим хүчний тусгаар тогтнолоо олоосоо тийм ээ. Эх 2027 он гэж явах бах тийм ээ. Бас эрчим хүч бидэнд бас нэлээд нааштай байх болов. За нэг зураг авах.